Намайг Сингапур гэдэг одоо би. Тэгээд ихнээсээ тэр тийрээд явахгүй. За юу яа. Хөрөлтөө. За ингээ хөрөлтөө эхэлж байна. Дугаар 3. Энэ удаагийн зочноор Сингапур. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За шууд дугаар 3 гэсэн чи яриагаа хомоод эхэлж ш. За сонь сайхан юу байна? Юу ах вэ 50 дөө. Өчигдөр ямар юу юм бэ наа. Юунаар тэр Android дээр гараал яасан чи тэр манай эхнэрийн ажлын хүмүүс үзчихэл тэгэл танахаас та илгийг авсан л гээл тэгээдсэн. Тэгсэн юм дээг л илгийг авсан дөө. Голчлаад дээг хэлсэн үү? Дээгч угсаа ярих юм их тийм л дээгч. Эхнээсээ маазруулсан юм аа дээг. Нөгөө нэг за өөртөө танилцуулаад явчих гэж дээгч шууд гэсэн нөгөө би 1994 оны 4 сард тэдэнд төрж исэн. Тэгэл ерөөсөө нөгөө зэрэглийг тэгээд араас нь байх нь товчхон танилцуулга гэлтгс дээг шууд төрж исэн гэлээс. Тэгээ араас нь дараа нь би байсан юм аа. Тэгсэн би бас шууд дагаад би 1990 оны 2 сард тэдэнд төрсөн онсоор явв. Тэгсэн чи араас анд бас дахиад төрсөн онсоор явв. Тэгээд бөө инээлтэн болоод. Тэгээд тэрнээс хойш ер нь жоох эйгүү тийрээд дээг бол тэр чигтээ маазруулаа. Тэгээ баг тэнд чи хүмүүс дандаа л нөгөө бизнес ярьжсэн тэгээ манайхаа ороо жилеттэй юмэрсэн бас. Тэрнтэй бичлэг өдр би л олж хараагүй л тийм. Яг өөрөөсөө нэг камера байсан л да. Өөрөөсөө бичлэг хийж. Жам орно гэсэн. Би хүлээгээл Android YouTube мэдрийн дагаж магцсан. Тэгээ бүх юмээ дагцсан. Одоо оруулахгүй. Тэгээд чи бүр өглөө 9:10-аас нэг тийм эхлээд тэгээд бид нар чинь 4-5 цагийн үед очсон. Тэгээд хүмүүс юм нэлээд жоохон үүдсэн маягтай. Тэр хүн угаасаа орхос өмнө та жоо жилетээр яриад. Тэгээд жилеттэй маазжуулна хамаагүй гоё жилеттэй ярьчих. Тий. Тэр нь ч ихтэй гоё таарсан шүү. Тэрийг яриалсэн. Тэгээд тайзан дээр яг олон хүний өмнө ингээд өслөө уцсан устаа суугаад ярих чинь амар юу юм бэ? Өмнө тэгэж үзэж байгаа. Гэтэ ер нь бол манай саксныхаа чи харьцангуй ер нь сайн ярддаг болсон шүү дээ. Зудраад байгаа шүү дээ. Тийм бас тэгж яах вэ? Бас хэд хэд юмд орцсон байна. Гэтэл тэрэн дээр тэр эхлэл жоохон сони явцсан юм аа. Шууд төрсөн ансараа. Тэрнтэй баг онцсон юм шүү. Тэр гэж инээлтэл тэгэл мэдэхгүй юу ч болоо. Тэгэл бол тэгэхэд алсан бас маацруулаад. Тэгээд нөгөө ад тумал хөдөөгээр орон бүх юм хайр. Бид нар чи ордыг хөгжилтэй ад тумал гэдэг. Багтаа юу гэсэн тэгэл гэр зуур тэгэл гадаа гарч тоглолтор барьдаг. Нэг явдаг зам нь гэр сургууль заал шийдчих юм уу тийм юм ярьсан болоод тэрнээс хойш бас Instagram дээр саачин бас бүү хайштаг мэждэг авчихсан шүү дээ тийм шүү дээ олон хайраа зарласан. Твиттер дээр бол бас хэдэд харагдаад байсан. Олон фолловертай болсон гэж. Тэгтэж бэлтгэлээс гадна чөлөөт цагаараа юу идэг вэ гэдэг шүү дээ. Одоо хэлэх юм олддог яг юу ихтэй тэл гэртэл нэг байдаг нэ тэрэ гэлтгс. Дээгч юм бол яг амар их юм. Би чи ингээд бэлтгэлээс шууд амар руугаар өдөө явчихдаг. Адуу мал нэ тэрэ гээд баах юм явчих. Ер нь хизэнээс ажилласаа чөлөөлөгдөд байсан байна. Чөлөө ер нь тэгтээ голомттой бол хараатай л уусд тийм. Голомттой бол хараатай байгаа. Бид чинь 17 онд яг 3-3 үйлрэлд орж эхэлсэн шүү дээ. Тэгээд эхний 17 оны тэр жил чи бүгд ажилттай ажлынхаа дундуур явж байгаад яг 18 оны 4 сараас эхэллээ. Эхлээ аврагасан гэсэн үг тийм. Тэгээ 18 оны одоо 3-3 шинэ үйлрэл эхлэхэд л бүгд даван гараад 18 он гараад ажилласаа бүгд чөлөө авал. Тэр ч тэгээд яг мэрэгжлийн тамирчин тэгэхгүй л яг болохгүй болчихсон тийм. Уусаа бараг 7 хоног болгон тэмцээнтэй өсрөөл нэг 2-7 хоног өнжөөл
дандаа айгүй олон тэмцээтэй. Тэгээд гол зорилго нь нөгөөсөө олимпиад орох оноо цуглуулах гэсэн болохоор бүгд одоо энд анхаарыг нэг юмда зүтгэе гэл. Тэгээд чи нөгөө 17 онд бол олимпиад орхон зарлагдаагүй 18 он зарлагчаар чинь тэгээд тийм 17 оны 100 билүү 6 сар зарлагдсан. Зарлагдаад тэгээ 18 оноос яг нөгөө оноо Тийм. орж эхэлсэн. Яг нөгөө 11 сарын 1-ээр дуусаад оноо шинээр эхлээл явдаг учраас шинэ 17 оны 17 оны оноо бол 18 оны бэлтгэл оноо болчихж байгаа байхгүй тийм 18 онд өндөр оноотой ороод ирэх юм бол 19 онд яг нэг олимпийн цикл жилээ дахиад өндөр орж ирж байгаа байхгүй тийм манайх бол яг зөв үед орж ирсэн тийм 3 лөө ер нь азтай. Тэрнээс ирт юм уу чинь 18 19 онд орвол тэгэл баг оноотой эхлээл тэгээд тэмцээнд орж чадахгүй ингээл бүр маш хэцүү л болсон. Хамгийн анхны Цэнгүүнийгийн тэмцээн бол хамгийн анхны тэмцээн юу юу? Данаа нь тий. Тий. 16 оны 10 сард төлөө. Тэгээ 10 сард туссан. 10 сарын сүүлдэр бол нөгөө Данааны Вьетнамд туссан. Азийн 5 дугаар хэлсэн надад. Би ч тэр дээр санджлаа тий. Цэнгүүнийг бол нэлээ сүүлд дуудаад тэгэл баг. Тэр нь бол Дэк, Цирка тэгээд Нямбаяр, Санчир юм гэсэн. Энэ дөрөв Санчирыг сонгоцсон гэдэг тэгж байгаа. Тэгээд Санчир өнтгшилтанслууд явж чадахгүй болсон гэдэг. Тэгээд би орол. Тэр чинь нөгөө 5-5 оюутны Азийн аваргал дуусаад тэгээд яг финал нь явж байгаа бид нэр даанд очсон. Тий. Тэгчтэй тэгээд тоглолтын багч хойноос нь очсон тий. Тэгээд энэ тааж бараг л юмд бэлтгэл хийсэн юу бах тий. Би сүртэй хийгээгүй. Тэгээд ч баг нэг 7 хоногийн өмнө ч лөө яг явах дөрөв хүмүүс зарлагдал. Тэгэл алт өдөртөө нэг зааланд нэг цугласан. Тэр үед бол яг энэ 3-3-ын нарийн дүрмийг ч мэдэхгүй. Тэгээ 3-3-ын бөмбөгч бидэс байгаа байхгүй. 3-3 үйлсэн бөмбөг. Тэгээд очиод нөгөө нэг асууж байгаа л болсон багт тий. Өмнө яг нь Дэк хэлсний наадам чи өмнө 14 12 он 2 удаа авчихсан. Цирка нэг 13 билүү 14 онд нөгөө яг бас нэг Катар болоо нэг Азийн тэр чи Азийн аварга болов. Нэг тэмцээнд явсан. Тийм багтаа нэг Мошу Цирка Тэмүүж Пямнаар. Би бол яг анх удаа 3-9 тэмцээн. Тэгэхэд Данаа нар явсан. Тэг чи тэгээ манайх шууд нэвт гарч ирээд Катарт авах нь лөө. Тэр чинь хэсэгтээ 5 багтай 6 ч билүү. Олон төгсөн тий. Тий олон тоглолт 4 5 тоглолт хийсэн юм аа. Тэгээ ямар ч хамгийн ихний тоглолтын юу Ирактай тоглоод тэгээд Ирактай тоглоод овертайм болоод цаг сунгаад. Тэгээд овертайм дээр шууд би гаргаад 3 шидэж хийж очиод ихний. Гэхдээ дөрмөө бол тэр мэдсэн байсан тэр тэгэж нэмэлт цаг 2 оноо гэдэг. Тэгэхэд яг дөрмөө бол мэд. Тэгэж асуудаг нөгөө бүр анхны тэмцээнд орохдоо нөгөө пүүзгүй явсан гэдэгтэй төгтөдөг яриад. Тий тэр чинь нөгөө 12 оны ийсний наадам дээр. Тий. Бид нар ч гэсэн ингээл яг юмдээ бол тэр дүр мэдхгүй л байсан шүү дээ. Тэгэл тэндээс ирэл ер нь ах тэрний ч өмнө бас нэг оюутны хоёр тэмцээнд явцсан байсан юм байна тий. Тий нөгөө хин Монх ганц зоо өдөр чи оюутны Азийн аваад тэгээд дэлхийн аваад. Тэгээд ирээд болохоор тэр нөгөө Фибагийн Никогийн нөгөө нэр өцөг авчвал тэгэл 3 сар гад. Тинчээч яг Данаан дээр нөгөө Нико явжсан байхгүй. Яг тэгээд бид нар чи 17 гарч юунд Катарт очиж хоёрт мөнгө медаль авч явчихсан Нико. Дэктэй уулзлоо. Тэгээд Дэк шууд багшиг дуудаад энд Фибагийн нэг хүн байна. Тэгсэн нөгөөдг нь яг ерөнхийдөө ингээд маахан ингээд ер нь олон яг FIBA 3-3 олон тэмцээн ингээд явдаг. Та нар ингээд бас оролцуулах хүсэлтэй байна. Ингээд өмнө юус орж байгааг уусан бас гээд. Тэгээ нэг нэрийн утсаа ядэрсэн. За энэ рүү хичээл. Тэгэл 10 сар, 11 сар, 9 сарын сүүлээр болсон шүү дээ, тий? 10 сарын сүүлээр болсон байгаа. 19 сарын сүүлээр хаа. Нөгөө оюутны Азаа орч 9 сард болсон. 9 сарын сүүлээр. Тэгээд 10 сар их ирж байна уу? Тэгээд ирцгээс юм аа. Тэгээд 10 сар бичээд, 11 сар бичээд, 12 сар бичээд, 3 сар чи нэг ч хариу байхгүй. Тэгэл баах нөгөө Sprite 3-3-ийнхаа бүх түүхийг ингээд явуулаад тэгсээр хагаал нэг сард ирээл тэгэл хариу ирээл тэгээд яаж холбогдвол. Тэгээ хамгийн анхны тэмцээн Нанжин руу явчихсан. Нанжины челленж. Нанжиныг бол юу ч мэдэхгүй тэгэл. Тэнд бол өстой юу ч мэдэхгүй тэгээд челленжер гэж юу гэдгийг тэгээд челленжерсээ гараа цаашаа юу болдгийг World Tour-ын нэтээ юу болд юу ч мэдэхгүй очил за ямар ч зүгээр л нэг тэмцээн болно. Тэгээ олон улсын багууд оролцсон. Тэр орж чинь манайх нөгөө нэг манай зүгээр тэмцээнд оролцсон бид нар тэмцээн зохион байгуулж чадсан зүгээр бид нар
бүгдэнд айгүй актив байна гэж тэгээд байгаа. Тэгэл эхний тэмцээний ирэх олгоно гэдэг чи өөрөө тэнгэрийн умдаг хатгаж байгаа юм шиг юм болсон юм л тий. Тэгэл манай хэд яваал. Тэгээ би тэнд Монголд байгаа бидэд бол яс тэр үед чинь хятад нэг YouTube ажилтдаг байсан шүү дээ тий. Тэгээд нөгөө дотоодын сулжигээр үзчихээ бид нар нэг сайтаас хараад байдаг. За тэгэл аврын юуны төлөө тоглосон чинь зэмүүтэй тоглолцлоо. Тий. Нөгөө дөрвөн дээр. Тий. Тэгээ зэмүүд хожигчод байдсан чинь хин лавга мега захирал бид хоорондоо бичиж байгаа байхгүй. За одоо хүрлийн төлөө тоглолт. Гэрт ингээл болдгүй Wi-Fi удаад байгаа юм уу. Тэгээ байжсэн чинь мега захирал юу яасан бэ? 3 төлөө тоглолтгүй юм биш тэгээ. Тэг биднээс ч бас яг хожих. За одоо нэг хүрлийн төлөө нэг тоглолт байгаа шүү гээл. Хуцуцаа солихгүй тэг гарч ингээ суугаал. Тэгэл тэгс чи шууд аврын төлөө тоглолт гараад хүрлийн төлөө тоглолт нь яач вэ гэх юм өөртөө хайхаа. Ямар сони видео тоглохгүй. Ингээд шууд дөрөвт оруулсан болов уу гэх. Тэгсэн чинь шууд чи нөгөө нэг яг зан хэсгээсээ гарч ирсэн юугаар. Энэ хожил оноогоор шууд байр эзлүүлчихсэн. Тэгсэн чинь 3 дугаар яринд орсон гэдэг. Тэгээд бүр амар юм юу юм дээ. За ер нь яндатал гэж хэлэх юм да тий. Тэгээд тэрэн дээр чинь тэр нөгөө хамгийн ихний тоглолт нь Любляник шууд очиждаг шүү дээ тий. Тэгээд Любляна чинь тэр өмнөх одоо 16 оны нөгөө World Tour Final гэж болд шүү. Тэрэнд төрүүлсэн. Тэгээд дэлхийн номер 1 болцсон. Баг байсан. Тэрийг ч мэдэхгүй. Нэг михтэйгээ тоглож байгааг ч мэдэхгүй. Зондоо угаас хэсэгтээ Любляна тэгээд нэг хиттийн баг шин. Хиттийн баг 150-ны баг. Дөрөв тэр үчнээр дөрөвтэй зонд байсан тий. 4 багтай байсан. 8 дээр чи ханахыг өчлөө. 8 дээр 50-ны баг өчлөө. Тэр үтгэдээ 4-өр ордогсон баха. Тэгээ 4-өр орсон. Дараагийн удирлаас нь 3 болсон нөгөө. 4-өр орсон. Зарим юмнууд дээр чинь бас янз бүрийн юмнууд гараад 3 тоглолт тэгээд шууд 1-ээр гарсан байхгүй. Тэгээ 2-оор гарсан багтай хиттийн багтай таарлаа. Тэгээд хожоод шууд 4-т үлдээд. Юуны Любляна чинь одоо манайхан бол ах нар гээл манай зам тассан гэдэг тий. Эхний тоглолтын дээр шууд хожоод тэгсэн чинь тэгээ ах нар чинь нэлээд ууртай гарч ирээ. Тэгээд дуурлж яснаа гэнт бид нар дээр урж ирээд шууд гар та нартай сайн тоглолоо. Та нар хаанах явах юм манах танилцуул. Тэр аюунууд бол ерөөхдөө Азуудыг л харж байгаад хожигчаал шок болсон байна тий. Тий, энэ өмнө баг Азууд хожигч. Амар олон челленжер хийдэг. Тэгээд ингээд аль нь мэддэггүй баахан тоглогч нар тоглолтдог байсан шүү дээ тий. Тэр үед ч нөө 4 багтаа олон баг ордог. Тий, энэ хятад одоо хятад чанарчсан шүү дээ тий. 4-5 баг орсон. Тэгээд нэг тийм яг чанартай баг байхгүй. Тэгэл ямар ч нэг зоондоо ороод тоглож идэг. Тийм багууд өстэйтэй гана. Тэгээд тэр нэг Любляна ч тэгээ аврагын төлөө. Тэгээд Любляна ч яг зүрдэг дээр бас нэг хожигдсон. юу гэлээ нэг багтаа тоглож байгаа 4 оноогоор хожигдчихсэн баг. Тэгээд нөгөө эсрэг багийн алдаан 7 болсон. Яг тэр үед нөгөө хин Эрцгөөч 3-аас алдаатай хийгээд тэгээ алдаан нөгөө нэг багийн алдаан 7 болсон учраас хийгээд дахиад 2 шидэ шууд нэг шидэл дээр 4 оноо багтаа авчих. Тэгээд тэнцүүлээд эргэж нэг хамгаалаад товтлоо дахиад товтлоо тэгээ очижсэн. Дээрөө Любляна хожигдсон бол бид нар 3-т орсон ч нөгөө дараагийн Японы World Tour. Тэр үед чинь нөгөө дөрмөн одоо нэг World Tour төрүүлсэн бол дараа жилийнхээ тэр World Tour-д ордог тийм дөрмтөөс тэ. Юу ч юм болохоор Любляна ч юм бол өнгөрсөн жилийн Уцунамигийн их дуулгын өөр авраг тэнгүүт эрэхтэй байсан. Эрэхтэй. Тэнгүүт зэмүүд өнгөтэй манай шууд ихний тэмцээнээр World Tour их авчиж байгаа хөх тэ. Тэгээд тэр нөгөө $3,000 авсан шүү дээ. Тэгээд ерөнхийдөө 6,000 гад ирлээ. Хоо за ингээ бид 3-т орцсон. Тэгэл 3-т орсноо мэдчихсэн. Тэгээ 3 дугаар нь $3,000 шагналтай гэдэг мэдчихсэн. Яа, $3,000. Тэс халдаа гэж. Богт чи яриад $3,000 штэ агшаа. Хуваагаал гээл. Шууд хүний $1,000 гэж шууд бодож байгаа юм чи. Өмнөөс тийм яг шууд доллар гэдэг юм. Мөнгөний яг шууд өгсөн юм уу? Гүй тэгээд чи яг шууд аавна гэж бодсон. Тэгэл гараад ирсэн нэг юм пайз өгдөг. Мөнгөний яач вэ гэж. Аль могч тэрүүгээр асуух. Мөнгөний яач вэ гэсэн багш мэдхгүй харин яач вэ гэж бүгд аавна. Тэгсэн мөнгөний шууд өгдгүү юм байлээ. Яг дараа нэг чинь дараа холбооны дансаар орж ирдэг. Ер нь бол бүгдээрээ л тэгдэг. Филиппинэд л шууд өгчөд байгаа шүү дээ. Зэрлэгтэй шууд өгдөг ш тий. Тий, Филиппин шууд бэлмэр өгчихдээ. Филиппин өөрөө сагсан
айгу өндөр өгчтэй хүмүүс ч их сонирхдаг. Тэгээд тийм нэг юу юм шиг. Тэг амар entertainment юм ихтэй шүү. Тэг шууд ингээс хасаалгаж өгч мөгдөг тий. Сая чи манайхан 3-т орох чи шууд бас билүү өгцөс тий. Тий, сая нөгөө өнгөрсөн Manila Challenge чи 3-т орох шүү билүү. Тэг Нанжины вэр бол Филиппин ч шиг л байл та гэж хэлчихвэрсэн аа. Тэгэл тэр нэг пайзгаа барайл пайзаа авчирсан шүү дээ. Авчирсан юу? Тэгээ $3,000. Тэрийг барайл явуулсан. Тэгээд л ер нь 3 мэрэгжлийн лигийн юу гараа хийсэн шүү тий. Гэсэн тий. Тэр жил Азийн аврах төрөөс тий. Тий. 17 хамгийн сүүлийн яг 17 хамгийн сүүлийн тэмцээнд тэр чинь 10 сарын сүүлээр болсон. Яг үлрэл хаагдахын өмнө Үлрэл хаагдах юм Аз авралаа. болоод Азаа авах бас Тэр гоё тэмцээн болсон шүү. Крокус тэгээд амар үзэж галзуурч тээ. ална. Тэгээ Австрал, Шинэ Зеланд хоёулынгийн Эвгүй юу яагаад тэгэл тэнд чинь нөгөө хуучин саксуулжсэн мөлжис ах нар ял үзэж байгаа. Тэгэл Шинэ Зеландтай эхлээд өвдөө тоглолдог шүү дээ. Австралид эхлээд өвдөө гэсэн чинь яа заа. Гэтэ болсон. Энэ хүртэл авцсан. Болцсон. Гэж баг. Тэгэхгүй хайг үзээтэй юм аа гайгүй. Тэгж бас шууд яаж хожно гэж хэлэхдээ тэр чинь одоо зэтэй. тийм зүйтэй зүгээрээ та зүг байж 50 байж тэгсэн чинь Тэр амар тоглолт болсон. залцчих жоох. Тэгээ аврагын төлөө тоглолт болсон чинь. Тэгээ цаг сунгасан шүү дээ. Австралиас цаг сунгаа. Тэгээ овер тайм дээр Австралич 3-аас бүр 5 шидсэн шүү дээ. Бүгд яг төс. Бэлтигээ нөгөө дандаа шидэд идэх солгоо бүр солор шидэд байсан. Тийм солраал 5 удаа шидсэн болгоо. Тэгээ маач 1 оноогоор 2 удаа. Айлхаа яг шууд дуусгачих гал ерөөс 3-аас шидэдсэн. Тий. Бас тэрэн дээр бол тэд нэр шууд улаарж байгаа тэр нь бас болтал болчихлоо юм л та тий. Шууд дуусгах гэж байгаа л. Тэд нар ч ихтэй өөрсдөө юм том хүмүүс бас манайхнаас тэнийг нь олсон. Тийм зурж орооч юм 1 оноо авах боломж зөндөө байсан. Алдаан ч гэсэн тийшээ гарцсан тэгээд. Тий. За шууд аврагын төлөө орчлоо. Тэрнээс өмнө нөгөө Японд гэж тоглосон шүү дээ. Тий, Японтой хэсэгтэй тоглосон. Тэр бас амар тоглолтсон тий. Яг манайхан бол ингээд сэтгэл зүйн төлөвч сайн л өсөл та. Ер нь зүгээр Азийн багуудаа бодлоо. Тэгтэл алдаа 10-аас дээш болоо тий. Тий. Угсаа Япон гэдэг чинь бас угсаа саксны хөгжлийн юу лээ тий. Японыг яг сайн баг бас сайн баг утцсан. Тэгээд дээрээс Япон хожих хэвээр. Японтой бас эхлээд олон оноо нэлийн тасарч явсан шүү дээ. 7-1 8-1 ч боллоо. Тэгээд сүүлдээ баригдаад тэгэл мэрсээр бас орж ирсэн шүү тий. Тий. Тэгээ бусдын жахаа очилоо. Тэр нөгөө юуны чи нөгөө баазардаг Шинэ Зеланд дээр тий. тэн дээр гой зайлж идсэн шүү тий. Тэр чи яг оноо тэнцсэн нөгөө хин өндөр тэр чинь фэнэн Тий. торгуул хийгээл. Тэгээ бид нэр ус бэлтгэл дээр яг тэр нэг айл торгуул шидэж явах завжруугаа шийдэлтэй бэлтгэл дээр давчихсан л та. Яг тэрийг хараад яг бодц тэгээ монх дэко ерөөсөн шүү дээ бат. Тэр өөртөө ерөнхийдөө нүдээр ингээд тохиролцсон. Би завжруу гарна шүү гэдэг. За. Тэгээ нөгөөд нь яг торгуулаа. Тэр чинь яг бөмбөг орсон тохиолдолд аваад гарч байгаа шүү дээ. Ороог бол самбар төсрээд тэгж гарч чадахгүй. Тэгээ нөгөө тэр чинь яг хоёр маа алдаад олоо болц тэр чинь хоёр шидээд хоёулын нь хийсэн шүү. Тэгээд оноод тэнцсэн. Тэгэл яг завжруу гүйсч нөгөө өндөрч яг торгуулны шугам дээрээс яг над руу гүйж ирэл шууд шидэх гэсэн яг болол дохиол хажижаа залаа шидсэг хажууд ир мөрөж байна. Тэгэл тэр бол амар гоё. Үзэж байгаа юм. Кайфтайсан. Дараа нь ахиж хэдэн удаа сатаж идсэн. Чи бол ер нь бол яг нөгөө бэлтгэлээр хийжсэн болохоор шууд л рефлексээр шидцэх тий. Тий. Бэлтгэл дээр бол яг завжруугаар шууд шидэл. Яг тэгс аваал ингэс нөгөөчөө гүйж ирс таарал. Чаас нэлээд өндөр нөхөш тий. 2 м гарантай яг гүйж ирс. Тэгэл тохиж ажишад залаал яг нөгөө хоцорцсон хүн чи гүүгээд буцаад наашлахтай яг наваг. Тэгэл яг шидэл цохол унжаахтай бөмбөг сап гэдэг цэвэр ороод. Яг тэрийг нөгөө та нар бичлэгийг харах юм бол фэн ингээ хөрх ингээ бүр нэг үгүй би ч тэр үед баярлалаа гэж дараа нэг өвцсөн чинь хөрх юм ингээд залбирцсан ингээ бүр яг нэг юм айгуу тийм яг тийм бох шиг том хүн ч гэсэн айгуу тий. За дуудан өнгөрлөөгөл Филиппин дээр бас тоглосон тоглолт бол бас амар тоглолт байсан тий. Тэгээ Филиппин анхны дэлхийн аврагт оролцсон гэдэг. Тэгээд
тоглолтод амар. Тэгээд тэр нь угаасаа тэр ордонч амар том ордон байсан. Дэлхийн бараг хамгийн том ордон бол Филиппин арай 50 гээд тий 50,000 оны үзэгчдийн судалтай тэгээд 20,000-д зассан байсан шүү дээ зориулж. Тэг яг нэгтэл рүү харуулцаа ингээд тэр чи тал нь ингээд яхаар бараг 20,000 үзэгч. Тэгээд тэр чинь бас сүлдмээр юм билээ. Бас үнэхээр бас хүндлэмээр юм билээ. Тэг ингээд талаа орд нь ингээд хоосон байж байгаа л Филиппиний баг тоглоход тэр хоёр 0 төгжөө болоод хүмүүс нь пүнк гэж орж үзээд пүнк гараа авчдаг юм тий. Яг Филиппин тоглох усч угаасаа яг бүр тэр тал орд нь ингээд дүүрс. Тий. Тэгээ зөвхөн Филиппинаас гэж ойрлол амар. Тэг Филиппин яг Монгол хоёр тоглохын өмнө чинь хамгийн том ивентэд болсон шүү дээ. Нөө Филиппиний нэг хамгийн том алдартай улс төрчдний ирсэн. Ромео ирсэн тий. Тий. Бас нэг үзүүлээ юм нэг ивент яг манай тоглолтын өмнө. Тэгэл бүр хүмүүс чинь бүр амар ирсэн. Нөгөө Ромео тэр ярьж шоудаал хүүхаа гээл нөгөө Ромео ч уус Филиппинийга тасраа одно. Тэр нь ороод ирсэн. Тэр нөгөө хүмүүс дандаа улс төрийн томчууд байсан юм л дээ. Айгуу лаг шийддэг юм л тий. Сагсчин гэж хэлэхээр шахав тий. Тэр Филиппинээс тоглолт одоо бол YouTube дээр 3-3 хамгийн хүчтэй тоглолт. Одоо баг 3 сэдвэгцсэн байна. Амар хүчтэй. Монгол хүмүүс үзсэн тий. Филиппинчүүд амар хүчтэй. Манайхан бараг бүгд үзэж байгаа. Тэгээ Филиппиний ч хаа мэдлээ. Филиппин бас зөндөө. Ер нь бол Facebook хэрэглээгээрээ тэгэл Филиппин Монгол хэрэглээд юм шүү дээ. Тэгэхээр Facebook ч муухай идэвхтэй. Тэгэд Филиппинууд бас өөрсдөө юу юм шиг байна тий. Одоо ингээл түрийг харж ах нэг юм давлуу нэг өнгөрөө дүү юм шиг. Тэр нөгөө тий ер нь нэг тийм хэнийг Монгол гусдаг нөхөр чинь дахиад тэр Австралитай тоглож байхад одоо нэг болсон. Тэгээд Филиппиний лиг дээр бас тэгэл дахиад одоо ч 5-5-ийнхаа гарны 5 юм билээ шүү дээ тий. Филиппиний лиг дээр бас нэг тийм нэг заваан зодон зохионтой нэгнийгаа яасан систем. Тэр нь баг зөндөө болт юм байл л дээ. Жижигрүүлсэн юм Америк юм шиг амар entertainment юм ихтэй тэгээ баг зарим талаараа захиалж ингэж нөгөө бүүн болох ч гэдэг юм уу тий. Магадгүй. Гэхдээ угаасаа уг хүмүүс нь ч гэсэн бас нэг жоохон тийм өнгөрөөд байж магадгүй. Гэхдээ бас юу юм бэлээ тий. Үдээ сурцсан улсууд бас нэг гоё юм тий. Яг тэр үедээгээр бага дэмжээл бага ингээд харааж мараад очилаа. Дуусаад амар болон Филиппинууд гэж манайхантай зураг авсан шүү дээ. Тэр чинь нөгөө Филиппинс сагс нь яг нөгөө хөгжсөн. Номер 1 спорт нь шүү дээ. Тэгээд үзэгчд нь бүгд амар гоё үздэг. Тэгэхээр зүгээр бага дэмжээлээс. Тэгээд сүүлд яг маах хоцсны дараа Филиппинчууд өөрсдөө хурж биднэртэй зураг даруулъя гээл. Та нарт мундаг баг байна. Хаанах юм Монгол гээл шууд тэгээ Монголын мэдж байгаа. Манайх бас яг тиймэрхүү соёлоор дутууллаа. Тэгээд мэрэгжлийн лигүүд нь бүр ийм тэдний чиг айхтар болог болохоор тий. Өөр усууд ч гэсэн бас яг багийн спорт үзээс дэмжсэн улсуудад тийм л Аргентин ч гэсэн бас харааж маргаал ингээл хозуу хараал сонирн болоод бас тэгэл дуусаал иж баяр үргээл гараас хөмсгөө Буэнос Айресын залуучдын порчоос дижитал юун дээр бид тэр нэг дэлгүүрт явжсэн чи бас зөндөө олон хүмүүс зураг авах хэвчээ тий. Дэлгүүрт явж зүгээр нэг ингийн дэлгүүрт нөө худалдаа 8 байж байгаа хүмүүс ч л танил та нар чи Монголын баг биш тий. Маахтай гоё тоглосон гоё үзсэн шүү. Баяр үргэлж тий. Тэгээ тэр бас нөгөө Филиппинд нөгөө өөрийнх нь баг нөжигдөөд бас нэлээд бүүн болсон баг л та. Тэгээ Монголд одоо яхаар хамаагүй жигтэй. Манайч одоо дэлхийн аваргаас медальтай. Саксны өвшөлтэй. Өөрсдөө нөгөө юу уг нь бол 3-3 биш 5-5-ийнхаа баг хамгийн супер оддуудыг л тавьсан шүү дээ. Яг тэр дээр чинь дараа жилийнх нь юун дээр Азийн олон бүгд л өгсөн. Тийм яг бүгд орсон. Тэр нөгөө хамгийн өндөр нь Германы ирлээ. Тэгтээ Филиппин иргэн болцсон. Тэр хар нь болтол Америк тэгэхээр Филиппин болцсон. Нөгөө хоёр шиддэг хоёр Филиппин тий. Хоёр Филиппин. Тэр Филиппинээс саксны холбооны хүн чинь нөгөө мега захиралтай уулзсан гэж тий. Тий тэр нөгөө тэр бомтон гэсэн шүү дээ. Гэрлээд атсан чи амар юм байсан гэсэн шүү дээ. Ингээд юм утай. Та одоо яаж богино хугацаанд ийм амжилт гаргаж 3-3 яаж хөгжүүлээд байна гэдэг талаар асууж байна. Одоо гэсэн чинь манай Бикач өөрөө нутагтаа очсон. Тэгээ парламентын гишүүн. Тэгээд 3-3-ын одоо бараг л одоо нөгөө 3-3-ыг ингээд салгаад яг тийм хөгжүүлэхэд өөрийнхөө хөв нэмрийг нэлээд оруулна гэж нэг тийм. 3-3 дээр айгүйх явж байгаа шүү дээ. Ингээд юун дээр харж байгаа. Тэгээд дандаа л бакерж үзээд бөмбөг аваа шийдэж мэж дандаа 3-3 бөмбөгтэй байна тийм. Тэр нь л их дэмжиж байгаа юм л дээ. Цэнгүүн чинь 10 жилийн сургууль юм. Орос 14. Орос 14. Орос л дээ. Орос л байгаа. Тэгээд одоо ч мартчих шиг өндөө. Төгсөөд одоо бараг 12 жил болцсон. Тэр чинь энэ зүйл жоо орсоор ярил лээ шүү. Яг хүнтэй бол зүгээр ингээд ойр зүр юм ярьчин. Тэгээ яг нэг мэржлийн төвшөнд ч юм ингээд одоо нөгөө чинь нөгөөтэй хамт явж байгаад энэ юу гэж ингээд асуух юм уу эвгүй гэдэг. Яг нэг орчуулж өөрөө л ойлгочод байгаа шүү дээ. Тэгээд яг хүнд орчуулах гэхээр яг нэг
Монгол үг гарч ирэх гацаад идэх байхгүй. Тэр чинь яг толхоор. Тий. Юуны одоо ингээ энэ тэмцээнд явахаар чинь дект хоёр л баг орчуулагчийг хийж явдаг шүү дээ. Яг орчуулагч. Тэгээ баг дотор чи дотор үүргүүд байгаа байхгүй те цирка бол эмчи үгийг үздэг те. Дэх цэнгүнэ хоёр бол орчуулга хийн. Контакт хийн. Яг орчуулагч ихч бас ядаргатай шүү. Юу гэж гэх байгаад. Нэг чухал юм ярихгүй байна гэдэг. Тэгж орчууллагч байдаг нэг байсан шүү дээ. Тэр 18 оны Ази аврах дээр яг тэмцээн эхлэхээс өмнө л нөгөө Кибаг яг нөгөө нэг зурагт сэтгүүлч Монхоос нэг ярилцсан. Монхтой нэг интервью ярилцлага хийнэ гээд. Энэ ашиг тий. Тэгээд яг би орчуулахар болж байгаа хгүй. Монхч шүү англиар ярих. Нөгөөтг нь та энэ монхон англиар ярьж чадахгүй гэдэг. За дүүл чи орчуулад үзэл. За би ингээд чадах чинээр орчуулъя. Тэгээ яг нэг яриа болоод суужсэн ч юм аа. Юу гэж байна орчуулагчаа гэдэг. Тэгж дуудаад тэгээ гэднээ рүү би орчуулж чадахгүй чи өөрөө уучраа гэдэг. Яа. Хальтгийжсэн. Тэгсэн сүл за минь за юу гэж байна гэдэг. Охоор тэлтрээ. Тэг эхлээл минь найз гэдэг чи дундуур ингэ төө орчуулагчаа юу гэднэ гэдэг. Яг ингээд тэмцээний гадны багийнхантай ингээд ерөнхийдөө уулзч малзаад явж байгаа шүү дээ. Айл багийнхантай ер манайхан яг тэмцээний үеэр илүү дотно. Ер нь бүх логод л дотно л халдаа. Тэг ер нь ихэнхдээ гайгүй бүгднтэй л Люблянатай бол бүр 17-аас хамгийн анхнаас л тэг Любляныг ах нартай дарахаар өстой сүртэй тэгэл мэдлж өнгөрөөл. Тэг Сербийнхантай бол ер нь бас гайгүй. Нови Садтай бол дотроо бол шүдээ зам зэвүүн гараад наа гэсэн зэвүүн гараад тэгэл нэг гар арчаал инээчээл дотроо бол шүдээ зугаал. Тэр Европод бол гэхдээ ерөнхийдөө миний л зүгээр яж гиснээр ингээд харж байхад өөр багууд ингээд харж байхад манайхад бол арай ондоод ирдэг л тий. Тэгээ нөгөө бусад Азаар надад доош их нэг даа шин гэхдээ зүгээр бас яг тийм ялгаал байдаг тий. Тий байдаг. Япон боёо хятад метод тэгээ солонгосууд гिचэл бид нартай бол яг нэг мэдлэлчэл. Тэгээ хоорондоо нэг ингээд сөргөд хэрж мэдлдэг шиг манайханд бол яг л хэрж мөрөөл яг адилхан төвшөнд мэдлж байгаа хэрэг тий. Сая яг нөгөө сервер бас бэлтгэлтэй бол сербийнхантай бүр нэлээд зам болсон. Хаач таарсан тэгэл. Сэж тэд Зимүнтэй хамт хийсэн тий. Зимүү Нови Сад. Лимантай хийсэн үү? Лиманы зүгээр Ратков хин Васич шгшээдээ дуудагдсан байлээ. Тэгээд тэр хоёр бол яг нөгөө сербийн шгшээдэр бэлтгэл ирээд сербтэй. Стоичтэй хийсэн юм шүү дээ тий. Стоичтэй бол хийж чаддаг. Зүгээр уулзсан юм. Зүгээр уулзсан. Стоичтэй өөрөө бас манай төтөрлөөд байсах тий. Стоич өөрөө тэнд бас жоох нөгөө драматай гомдолтой л юм. Өөрийн нөгөө яг нөгөө 6 оны бүрэлдэхүүн дээр ч гэсэн шгшээд дуудаагүй. Аха. Уг нь сууж нөгөө бэртэлтэй байж байгаа. Бэртэл нь одоо бол яг итгэцэн. Тэгээ өөрөө бол нэг тийм пост мост оруулсан тий. Тий харс. Тэг бэртэлгээд ярьж байна. Чүү яг Азийн аваргын өмнө бэртсэн ш тий. Тэгээд байж байгаа одоо ингэ орж ирсэн. Ер нь яг тэр бэртэлтэй авах хугацаанд ер нь өөртөө хэр яаж recover хийж явж. Одоо хүүхдүүд бол их сонирн байгаа ш. Яг ингээл чам бэртсэний дараа би ч гэсэн харж ирсэн. Тэгээ эмчнээс ч гэсэн асууж ирсэн. Ер нь бол нэг нэлээд урт хугацаа гэж хэлсэн. Тэгээ яг тэр одоо хүлээлтээс бол нэлээд өмнө орж ирсэн ш тий. Яг өөр дээр яаж тийм одоо хувийнхаа энэ одоо анхаарах тий бүтгэл анхаарах тэр юм дээр яаж анхаарч бас хүүхдүүд бол амар сонирхол байгаа. Одоо бол жишээ нь мэрэгжлийн тал руу ингээд спорт ороод ирчихсэн ингээл хүмүүсийн бэртэл ч юм уу тий ер нь нэмэгдэн ойлгомжтой байх тий. Одоо тэгэл дараагийн хүүхдүүдэд нэлээд сургамжуулах ч юм уу. Тэгээд бас юм шиг юуны цэнгүнийгийн бэртэл чинь сахван эсвэл бэртэл нь. Үгүй шагаа шүү дээ. Шагааны шагаа мултарсан. Тэгээд холбоосууд тасарсан. Тэгээд холбоос тасарсан. Тэгээд нөгөө ясан нь бас яс юм уу эсвэл шүрмэс юм уу тасарсан гэдэг нь. Тэр холбоос гэдэг нь одоо нөгөө жижиг шүрмэс. Яг бас том шүрмэс нөгөө шагаа магааг тойрсон юм одоо жижиг юм холбоос утаснууд гэх юм уу. Тэдрээс барьж идэг юм тий. Тэдрээс л тасарсан юм билээ. Хэд холбоос гэсэн. Яг том шүрмэс бол зүгээр. Нөгөө жижиг холбоос утаснууд нь тасарсан. Тэгээд шагаа мултралтай. Тэгээд нөгөө яг нөгөө шагааны энэ үн дээр очдог шилдний хоёроос энэнийх нь бас ясан цууралтай зайн болтдсон гэдэг. Тэгээд заавал хагалгаанд орно гэдэг. Тэгээ
гэмтэлтээр ч очиж үзүүлээд ер нь бол хагалгаанд орно. Чи заавал эхлээд ер нь бол хадах шаардлагатай гэдэг. Тэгээ хадуулцгаар гол нь эргээд хизээ тоглох уу, хэр удах уу, яах уу гэсэн. Хадуулцгаар ер нь доотлон 6 сар, 6-аас жилийн хугацаанд тэгээд. Хадаас чинь заавалчгүй нөгөө буцааж авахын тулд. Тэгээ хадаас ч гол нь эргээд жилийн дараа ингээд ясчин бэгцсний дараа хадаас дахиж хагалгаа яаж авна. Тэгээ магадгүй чи хадаастай үедээ эрт ч юм уу тоглоо яхаар нөө хадаас шүрвт зүйд нөгөө тоглоод яхаар шүрвт нь бас дотроо хугарчдаг гэнэлтэй. Тэгжээс тийм эрсдэл гарнаа. Тэгэхээр чи ер нь бол өөрөө сайн гам барих хэрэгтэй, хадуулах хэрэгтэй нэ тэргээд тэгс. Тэгээд өөр арга байхгүй гэсэн нэг гэмтэмчлэгээр за яг нэг уян утас гэж байдгийг. Тэрүүгээр яг хийж болно. Гэхдээ өмнө маа дээр бол нэг хийж байгаагүй. Тэр бол одоо сүүлийн үед бол ороод ирсэн нэг шинэ технологи юм биш үү. Тэгэнгүүт урдаг эрсдлийг боловсон технологи юм тий. Яг нь ерөнхийдөө гутлын үдээс шиг юм байлээ. Зүгээр ингээд шүрүүпийг л утас болгосон гэсэн үг тийм. Хооронд нь ингээд хоёр ясаа чи ингээд утсаар татаад тэгээд ингээд үд чинь толбочихно л гэсэн үг. Тэгээд тэрүүгээр хийж болно ч өөрөө шийдээд хэлээрэй гэлдэг. Тэгээд тэр чиг Азийн аврагын 3 хоногийн өмнө шүү дээ. Манай ч Азийн аврагын явцсан би энд үлдцэг хагалгаандаа хэзээ орох уу яах уу гэл байж байгаа. Ер нь бол тиймэрхүү юм бас яг хэцүү юм байлээ л дээ. Яг шийтгэхэд. Тий, яг шийтгэхэд. Тэгээд тэр чинь яг ингээ багш магштай багийн тачим ярилцгийг манай ч яг чухал тэмцээн Азийн аврагт явцсан. Тэд нартай холбогдох боломжгүй. За холбогдлооч одоо багштай би одоо ингээд яах вэ ийхүүгээ бас чухал тэмцээнтэй үед нь бас тэр тийм яриад яах вэ. Тэгэл яг ээжтэйгээ ярилцж байгаа л яах вэ хүү. Тэгээ би ч бас юу руу урагшаа хот руу нэг явсан шүү дээ. Хот руу багшлахаар хот руу явж байгаа тэнд нөгөө нэг бүхэн ах энэ байгаа. Тэнд нөгөө сайн барайч байгаа. Тэнд дээр очиод барьчдаг гэж байна. Тий, тэнд дээр очиод нэг үзүүлчих. Яг нь барайч гэдэг нөгөө хагалгаанд орохгүйгээр бариулаад тэгээ яг уу нөгөө 5 сарын сүүлээр шүү дээ. 5 сарын 20-дөр биш юм. Тэгээд нөгөө хин дэлхийн аврагцсан 6 сарын 10-нд дэлхийн аврагт бас шууд оруулчих, тоглуулчих санаатай л хагалгаанд орохгүй бариулаад үзүүл яад ингээд. Тэгээд бас хот руу яах вэ хүү гэж байгаа. За гэд явчаад ирээ. Тэгээ очиж үзүүлсэн чинь чинийх нь жоохон хэцүү байна. Ер нь бол хагалгаанд орох хэрэгтэй. Хадуулах хэрэгтэй гэд. Барайч нүртэл. Хэрвээ яг бариул энэ чи бүр бүтэн сарын хугацаанд өдөр болгон бариулах хэрэгтэй. Тэгээ бүтэн сар ер нь хотод байгаад бариул. Тэгээд одоо тэгэхээр сар яаж тэнд бас хүний газар байх вэ гэд. Тэгээд за ер нь ирээд гэмтэл дээрээ тэр нэг уян утсаар нор идэв гэж бодлоо. Ирээл тэгэл гэмтэл дээр хагалгаанд орсон л доо. Тэгээд тэр ч бас шийдвэр гаргах төвхтэй мөлий. Нөгөө цаана дэлхийн авраг хүлээгдээд байдагтэй. Тэгэнгүүт шийдэх хэрэгтэй байдаг. Шийдэхийн тулд яг баталгаатай мэдээлэл хэрэгтэй байдаг. Тэгэнгүүт тэрийг шийдэх гээд удахаар бас хугацаа алдаад байдаг. Тий, яг хагалгаан хойшлуулахаар бас нөгөө хугацаа алдаа. Тэгээд орчхоор дараа нь хизээр гэж рүү яах вэ тэгээд тэр чинь бас олимпийн өмнөх цикл тэмцээн оноо бүхэм гэл айгу бүхэм л яг тавьчих. Юу нь шууд эхлээл яаж иж дэлхийн аврагаар тоглоулна гэл тэр чинь 2 сарын цай байлуу тий. Тий. Тийм л юм байна шүү тий. Тэгээ шууд байж байгаа дараа нь орж ирээ чи шууд орж ирсэн хамгийн анхны тэмцээн чинь Jeju Grand Prix руу яваад тэгээд түрүүлсэн шүү дээ тий. Яг тэрнээс өмнө за тэгээд хаалганд орсон тий. Хаалганыхаа дараа нөгөө тасгал сургуульт юмнууд ер нь хаалганд орох ер нь бол зүгээр одоо ингэж бодоод байна л да. Иймэрхүү бэрхтэл ингээд зөндөө хүмүүс авч байгаа шүү дээ. Чиний төрний хилдэгтэй адилхан. Тэгээд дараа нь яавал зүгээр юм чи зүгээр заавал ингэх ёстой шүү гэж бидний хөвч биш юм чи хэлж мэдэхгүй л дээ. Тэгтээ зүгээр нөгөө өөрөөхөө яг дуршлагаар би бол ингэсэн гэдгийг хүмүүсээс сонссон. Ер нь бол одоо хагалгаа маш сайн хийгдлээ шүү дээ. Хагалгаа маш сайн хийгдсэн гээд одоо эмчнэр гарч ирэл за хагалгаач маш сайн болсон шүү хүн өөрөө хагалгаа сайн болсон юм чинь би одоо удахгүй ингээд идэх чинь гээд хүн өөрөө ингээд зүгээр ингээд зөнгөөр нь хайчтгэл юм шиг үл дээ. Тэгж хайх нь л хамгийн буруу. Ерөөсөл хагалгаа бол тэр буцаад идэх хагалгаа бол ерөөс 30%. Тэгээд дараа нь нөхөн сэргээх тасгал нөхөн сэргээх одоо имчилгээ тасгал нь 30%. Тэгээ өөрийн сахилга 30% ч юм. Ингэж яг 100 болж ижил яах юм бэ. Тэгэхээр хүн хагалгаа сайн боллоо гэд тэ өөрийгөө хайж болохгүй. Гол нь хагалгааны дараах нөхөн сэргээх имчилгээ тэ им тариа тусал юу гэдгийг бүх юм байгаа шүү дээ. Тэгээд шаардлага марлага тэ физик имчилгээнүүд байгаа. Тэгээд нөхөн сэргээх тасгалууд гээд одоо recovery тасгалууд эрдэнэтэй тасгалууд сайн их хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө сахилга бат.
Эхлээд яхаа хүн чинь ингээд нөгөө таягтай явж байгаа. Тэгээд дараа нь таягаад алхаад ирэхээр 100 та болж ийн гэд. Тэгээд одоо ерөөсөө хамаагүй шууд тоглох гэж ч юм уу ерөөсөө яарч болчихгүй санагдав тий. Би ч нэг яг наадмын дараачаар нөгөө таягмайгаа хайцсан өөрөө алхаад нэг жоохон хөдлөөд эхэлсэн жоохон яарад бас шууд хөдлөөд эхэлсэн шүү дээ. Тэгээд заалмаарнд очиж шидээд нэг жоохон хөдлөөд эхэлсэн чи эхлээд нэг 2 хоног гайгүй болж ирсэн. Тэгээд тэгжээс гинт хөл амар хавдаад амар хавантаад эхэлсэн. Тэгсэн чи тэгээ нэмчдэг гооч уулс чи яг ч хөдөлсөн юм тэр жоохон цаг нь болоод. Бас нөгөө хүн алхахдаг явдаг болсон гэ заавал нөгөө бас явдлаа их байж болохгүй. Гадуур тий. Гадуур хамаагүй нөгөө димитний ч юм алхаад байж болох. Ачаалаа яг тааруулах хэрэгтэй юм бэл. Тэгэхгүй бол нөгөө эргээд чи сэтрээд хавдаад л би ч нэг яг эргээд нэг жоохон шидэл мэдлэлт хийж хавдаа. За болохгүй юм байна. Тэгээ хэсэг хөдөлгөөнөө хорсон шүү дээ. Зөвхөн нөгөө эрдэнэтэй тасгалууд хийж. Цэнгүүнэч сахилга хотыг сайн барьсан. Ер нь 100 бэлтгэл хийгээл яаж чи орж ирэл яг тасгалуудаа хичээл харахад бол цэнгүүн юу ч хийгээгүй. Яг нөгөө бэлтгэл хийж байгаа хүмүүс ажил юу ч хийгээгүй биш боловч яг нөгөө бэртэлтэй бол хэрэгтэй юм бол айгуу сайн сахилга хоттой хийсэлтэй. Ер нь бол 3-3-ийнхаа хүүхдүүд донд иймэрхүү бэртлийн талаар явал яг чиглүүлчихэл болчих. Тэгээ ер нь бол өөр дээрээ юу байх чинь үтсэн үн чинь их туршлагатай болдог юм байна тий. Яг тэгэл өөрөө л яг бэртэл гэмтэл яг өөрийн бие мэдэрч ирэл дээр яг сайн ухаардаг юм байна. Одоо бол ингээ яг бэлтгэлийн өмнө бие сайн халаах хэрэгтэй ч юм уу те энэ халаалтын дасгал сонголт Монголд ирүүл үед бол жоохон сонгосон болчоод болчлаа гэж очиад бөмбөг барих гал те ийм юмнуудыг айгуу сайн айгуу жижиг юмнаас айгуу том өсөлт үүсэж байгаа. Цэнгүүнээс яг энэ нэг зүйлийг ойлгосон байх гэж бодож ирсэн нөгөө яг одоо нэг мэрэгжлийн тренерүүд те одоо чи нэг яг чиний гэмтэлтэй байх тийм яг тэр хэсэг дээр чи ямар жижигхэн дасгалууд хийлэх үү те Монголд л амар дутмаг штэ тэгэл сүүлийн үед л нэг миний мэдхий одоо бол яг сагсан дээр гэж харж байгаа бол 4-5 хүн багш ба штэ те тиймэрхүү юмнууд ер нь нэлээд зах зээл хэрэгтэй. Юу хоёр чинь шаал ондоо хоёр асуудал байгаа байхгүй те гэмтлийн эмч гэхээр манайх бүгдийг гэж ойлгодог. Тэр чинь яг гэмтснийхэн дараа эмчилдэг юм шинжлэх ухааны хүмүүс. А тэрний өмнө тэр нөгөө AT нүүд чинь тэр хүнийг бэртээхгүй байх одоо яг тэр нөгөө жижиг холбоос чинь тасгал хийгээд шаал тусдаа шинжлэх ухааны. Атлет тренер гэдэг чинь яг тусдаа л. Тэр нь бол жижиг булчингуудаа сайн хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Бид нар бол яг ингээл зүгээр сакс тоглол гүйж хараагаал тэгээд хүчний цэцлэхээр яг том булчингууд нөө фитнес дээр төмөрүүл яадаг шүү. Тэрнээс гадна одоо тэнцвэр тэгээ шагааны одоо жижиг булчингууд ч юм уу энэ тиймэрхүү чухал тасгалууд айгуу сайн л эрдэнэтэй тасгалууд айгуу ер нь бол эрдэнэ л те. Юуныхэн та нар санаж нүг анх нөгөө лиг эхлэл ягоноор ирэхэд эрдэнэтэй нүг тэгэл эхлээл бүгдээрэл тэгж ярьдаг шүү. Ингээ нэг хүүхд чигийн сони юм ийгээд. Яг тий лигонороос нөгөө ганцаараа нэг урт хийцээ авчаал тэгэл нэг тэнд очиж хөвтчихэл эрдэнээрээ татаал хөлөө ингээл босч ирж суулт муулт энэ тэрийг янз бүр юм идэг шүү. Тэр бол бас нөгөө лигонорудаас бидний манай тамирчтай ингээ сурж байгаа бас нөгөө мэдлэг юу солилцож байгаа тий. Мэдлэг солилцож байгаа бас нэг хэлбэр л тий. За тэгээд явж байгаад жээжүүд орж ирэл тэгэл тэр жээжүүд орохч бас яг хөл бас яг нэг бас ер нь бол гүйцэд яг бүрэн идгээгүй. Гэтэ яг шилт ихэд л гайг болчихсон тий. Тэгээ би чи ер нь жээжүү араас нь жидах уралт үргээд ер нь үлрэл дуусчихсан шүү дээ. Маа орох тэмцээн 1 2 өсрөл нэг 3 тэмцээн. За тэгээд би нэг мэс үлрэл дуусч байгаа юм чи энэ жилдээ тоглоод яах вэ? Нүмс дараа ирэх жил бүр идгээж байгаа орж иргээ бодчихсон. Тэгээд байжс яг нөгөө жээжүүгийн челленж ирэхийг авцсан гээд яг тэр үеэр чинь анд U23-ын дэлхий авахтай болцсон шүү дээ. Тэгээд анд тийш явах оролцсон багш. Анд тийш явах оролцоод нөгөө гуравч чи одоо орж ирж тоглох уу яах вэ гэдэг юм. Харин яг за маргааш бэлтгэлтэй шүү бэлтгэл дээр хүрээ дээр үзье. Тэгэл чинжээж юу явахаас 7 хоногийн өмнө бэлтгэл дээр нэг жоохон хөдөлж үзээл. Тэгэл явсан да. Тэгээ яг ер нь бол 100 хэдэгс тэгэл юун дээр ч 3 дээр ч нөгөө амар ачаалттай болохоор 1 минут ч юм уу 2 минут амраагаад ингэх чинь л амжих болох байхгүй тий. Тэгэл яг угаасаа бүрэн эдгийгөөс учрна. Яг нөгөө 3-аа нэг жоохон амьсгагийн жоохон дарж өгөөл явцсан яваад ирээ да. Тэгэл та хэд мэж тэгтээ бас тиймэрхүү туршлагатай л байсан та тий. Юуны Монхоос бэртсэн дэлхийн аваргаар тэгэл яг л 1-2 минут нэг сайн хамгаалаад нэг товтлогон дээр ороод ингээл бас тэр чин туршлага болсон л байгаа байхгүй тий.
За тэгээд Цэнгүнэ маань одоо 3-3-ыг анх эхлүүлэхэд нь яг явсан яг тэр явагчээр явал хамгийн анх дэлхийн гран-при төрүүлэхдээ бас яг чи бичсэн зэрэг удирлыг хэцүү удирлыг өнгөрөөсөн ч гэсэн яг төрүүлэх багийнхаа бүрэлдэхүүнд байгаа өөрөө бүр сайн тоглоод авах ч бас бидний ч гэсэн огшоож лайлаа. Тэгээд нэрээ төрүүлчихнэ гэж бодоагүй. За багш нөгөө U23 үедээ юу руу явцсан. U23 руу явцсан. Тэгээ бид дөрөв ч нөгөө Бацангэл захиралтай хамт явсан. Тэгэл очивол за орж исэн. Тэгээ эхний нөгөө хэсэгтээ төрсөн Хаарламтай. Тэгээ Солонгосын багтаа орсон. Хаарламтай эхлээд тоглоо хожигдсон. Эхний өдрөө. За ямар ч гэсэн нөгөө Солонгос хожиж хэсгээсээ гараа шүү гэл тогс. Тэгээ Солонгос хожиж гарч ирэл. Тэгээ 8 нуглаан дээр Зэмүнтэй таарсан 2 гарсан. Зэмүн 1-ээр гараад ирсэн. Тэгээ Зэмүн ч сайн баг шүү дээ. Серби. Тэр удиралт чи 2 өжигдсөн байлоо Зэмүнд чи. Тийм аа чи Улаанбаатар жилэн дээр нэг өжигдсөн. Улаанбаатар дээр өжигдсэн. Өөр юун дээр үлээ? Ардна ахаад нэг 7 сарын өжигдсэн. Манайх нөгөө утасны хэмэд дөрөв сууд очсон байсан шүү дээ. Өөр төр дуулаад дээр 8 дээр очсон байсан. 17 он. 17 онд. Яг сая 19 17 он бол нэг болоод дууссан тий. Тэр нөгөө юун дээр анхны Нанжин дээр өжигдоод утасны хэмэд дээр очичоод тэгээ 18 руу орж ирэл. Тий. 18 он таарлуу. Сүүлийн үед нь талаар ер нь л жоохон тэр нь дандаа хожигдсон лээс тий. Тэгээд 8 дээр тоглоод. Тэгээ 8 дээр тоглоод. Тэгээд тэр 8 дээр тоглох ч би өөрөө талбай дээр тоглоод нөгөө жижиг тоглогчийн авахаар биш нөгөө яг нөгөө хөл идгээгүй бас яг бүрэн бэлтгэлгүй учраас яг ингээд хамгаалтан дээр яг ингээд гүйччихөр зүрж алдаацсахгүй. Юус амжихгүй хөллөг гүйцэхгүй. Тэгэхээр яг болохгүй байна даа гэд. Тэгээ би чи ер нь нэг гараагүй маагуурл ер нь тэгэл дайрсаар гал. Өстө нэг эхлээд чи маа 8 1 9 1 баг нэлээ олон тасарсан шүү. Тэгээ маагуурууд өстө мэрсээр гал нэг оноогоор мэрсээр гал өстө сүүлийн секунд моохын товтлогоор бол тэгээ нэг онол гарсан. Ингээ салгаа яваарсан. Яг 1 минутад байхад манай 2 он ажигчсэн тий. Тийм сүүлийн өстө цаг дуустал тий явсан да. Тэр ч өстө гоё систем ажилласан. Тэгээд төгсгөлийн мохын яадаг гэсэн яг хоёрчлаа тавиал дайрж ороод хийгээл тэгэл. Тэгээд аврагын төлөө бишээ нөгөө 4 дээр дахиад 4 дээр нэг Орсын Нева гэдэг таарсан. Тэгээ Неваг ч бас ойрхон үтсээ. Дээр доороо гарч явсараад 2 3 болоцсон. Тий. Тэгээ пирантаа аврагын төлөө. Яг бид нар орон гүрэнтлийн аврагд ирсэн. Тэгээд нөгөө юу үзэж чадаагүй нөгөө юу яасан шүү дээ. Оноо алсан шүү лайв стат тий үзэж чадаагүй. Тэгээд бид дараа тоглолтын нөхөө үзсэн чинь чи бас их гоё тоглосон байл шүү тий. Пирандер харин гайгүй болсон. Яг нэг юу яагаад оноо нэг дээр доор ороод ингэж яхад яг нэг юм хоёр орон яг нэг эвгүй зайнууд байдаг шүү дээ. Нэг завчны нэг эвгүй яг тэндээс тэгээд холдуулаад бэртэлтэй ч гэсэн яг нөгөө нэг ухаан тэгээд туршлагаараа бас тэр чинь нөгөө давж гарч болдго юм байна гэдгийг бас харуулж байгаа хөөх тий. Тэр ч бас их тэгээд их сайхан болсон шүү. Тэгээд тий пирантай гоё тоглолт болсон. Олон ч хүмүүс чамайг нөгөө яг амар юм хүлээлттэй жилийн үндэ бэртчлээ гэл цэнгүнээ эзэвэ гэлсэн. Цэнгүн базар явсаар байгаа л авраг дээр гарч ирсэн дээ гэж. Пиран дээр ч эвгүй зөндөөс тий тэр цаан чууг хамт байсан тий. Би ч хамт тэр явчихсан зүгээр битүү байрлаас тий. Яг бэртэлтэй байх мэдээж ингээл тоглож чадахгүй хэцүү л байсан. Тэг ер нь зүгээр багийнхаа тоглолтыг харж байхад ингэчмээр юм байна гэдэг өмнө яг өөрөө тоглож байхдаа хараг юм хэрэг харах юм. Үдээ яг харддаг юм бэл. Яг тэгээд бицнээс шуугаас бүх тоглолтыг ингээл харж байгаа үзэл сууж байгаа. Илээр бол цуг явсан шүү дээ. Тий. Тэгээд сүүлд би нөгөө тэр жижигээс өмнө илээ 2 3 Манила Инжен тэмцээн рүү хамт явсан. Тэгэл яг үзэл яг тэгэл тэрнээр нь яг энэ дээр ингэч юмсан гэж яг өөр дотор зөндөө бодож байгаа юм чи. Ер нь гаднаас харах тоглох ярьж байгаа их зөрүүтэй л тий. Тий шал. Гаднаас хараа хүмүүс ингэчихгүй яа та ийм алдчих юм да гэх. Тэгээ ер нь дараа нь одоо ингээл basic хүмүүс нэг 60% нэг юм ярьж штэ энэ дэр ингэчихгүй яа та гэх. Тэгээ дараа нь ингээл би таатай ингээл заримдаа ингээл ярьж байгаа асуу. Тэрэн дээр яах вэ юм бэ? Тэгэл буцаа яг тамирчдаас өөрөөсөөс нь асуухаар шал нөгөө төлөв өнцгийн тэгт айгу ухаантай бас л нэг хариулт зүгээр яг
Тэр үед нь тэр нь одоо жоохон болоогүй учраас Тэр нь болоогүй ч гэсэн нөгөө талд нь бас нэг юм байсан. Тэр чи одоо зөндөө болоод хожижсэн тохиолдлууд нь байгаа байхгүй тий. Гаднаас үзэх дотоос яг таймер чи өөрөө шийдвэр гаргах хоёр чи одоо шал ондоо л асуудал тий. Ер нь бол талбайтаар таймер чи нэг буруу шийдвэр гаргаж хожигдсан янз бүрийн юм байна. Гэтэл тэр үедээ л өөртөө хамгийн бест бас опшныг сонгол явж байгаа байхгүй тий. Цэнгүүч ер нь хэднээс тоглож гисэн. Саксуу. Тий. 15 16 юм. Тийм хөрөвч юу? 14 тавтай. Тий. 10 жилдээ 8 9 10 дугаар ангид л хамгийн анхны юу гэж юусэн? Анхны тэмцээнд л ордон дээр л 10 жилийн хүүхдийн тэмцээнд л орж ирсэн. Тэр бол юу төвөд болж байсан талаараа яриач. Тийм шүү. Яг уу багтаач 15 6 үед ах нөө үеийнхнаас жоох өндөрлөөс тэгэл өндөрлөл арлаа. Төв зэстэй ихтэй яг нэг тийм амар шахаж өрдөг дүү байгаа. Зүгээр яг Ард зөкстэй. нөө маа мөн шитгэр гүйж самбараад энэ самбарт л үзэл тэгэл нэг доороос авч хийдэг мэдэг хамгаалдаг тийм л төв биз дээ. Хизээ шидэж эхлэв. Сүүлд яг нөгөө лиг рүү анх багш нөгөө лигт TL 63 огт оруулаад тэгэл чи ер нь урд тоглолт хамгаал. Тэгэл яг 3-аас яг дөнгөж шидэж эхэлсэн. Яг тэр үед би бол яг санаж байна. Тэгээд хин ч Саккорд тоглож Спайти мөнгө авчаад тий. Тэр үед бас нөгөө нэг MCS гээд баг ороод. Тэгээ 8 дээр Саккорд нараах заяа 2 орцсон. Эдний огтой тоглож байгаа байхгүй тий хожигдоо. Тэгээ тэр үеэр төвшөө авах бас ирсэн байхгүй. Тэгээ юун дээр MCS-ийн баг гээд ирсэн. Тэгээд жоо удаж мэдвэл тэгэл гарч ивэл бид нар ярьжсэн чинь төвшөө хаг цэнгүүнээ хэлчихсэн байхгүй. Тэр материалтай сайн өвөө шүү. Тэгэл төвшөөхийг цэнгүүнийг одоо л тэгэл ярьчихсан. Тэгээд цэнгүүнээ тэгээд тэр жил чи тэрнийх дараа жил дэлгэр орсон. Тэгээд мөнгө авсгаа дарж. Тэгээд юу яагаа нөгөө Бретмиг жил төгс. Ийм өндөр хүнийг уур даргаж хідүүлдэг. Арт тоглохгүй мангар гэх нэг тэгчихсэн тиймэрхүү яриа авч. Тиймэрхүү яриа тэр нөгөө толгойг юу яагаа тийм шүүмжлээд хүмүүс. Өндөрүнээ доор нь тоглохгүй урагшаа гаргаж ирлээ. Тэгээ нөгөө байр маяр аваад тэр яг нөгөө лиг дээр байр авч хамгаалж тоглохоо би хамгийн 1-3-1 хамгаалт авахаар би бүр хамгийн урд гарч хамгаалаад тэгж хамгаалчихсан. Тэгсэн чинь одоо юу болцсон биш нөгөө. Тэгээд тэрнээс хойш ингээл амар олон юуны тоглогч нар өндөр тоглогч урд тоглодог болол тэгэл айгу бас нэг хөвслийг юу болж байгаа хэрэг. Тэгэл тэр үед чинь тэгдэлж жоох өндөр бол тэгэл хань очиж гэсэн хойтлын хүн бөмбөгөө барьтлаад салж. Тэгээд зүгээр ер нь бол нэг самбраас бөмбөг аваад тэгээд шийдэлээр самбраас өөрөө авчлал нэг хийвэл бол хамгаална. Тэгээд нэг холбогчны бүр яг нэг хүн татаж л ингэж нэг өгч хийлгүүл нэг. Тэгээд яг шахаж тоглолтог хэдэн төгөөд цөөхөн тэгээд тэгж тоглолтог бол энэ үр сал супер тийм хүстэй. Тэгээд одоо ч өөрчлөлттэй. Одоо тэр өөрчлөлтийг яг зүгээр нөгөө яг тэр үеийн саксыг нөгөө ингэж ярьж байгаа юм шиг зүгээр одоогийн ингээд яхаар нөгөө юун дээр өсвөрийн тэмцээнүүдээр манайхын гараа тавыг шагналдаг шүү дээ. Хоёр байрал дээр шагналахтай аюулцсан. Нэг нь холбогч, нэг нь төвийн тоглогч. Хамгийн өндөр нэрэл залуу шидчих. Тэгээд тэрийг одоо холбогч төвхөө тий. Тэр ойлголтоор л нөгөө цэнгүүнэгийн тоглолт яг тэр үеэр бол хамгийн өндөр окей цэнгүүнэ төв 5 номер гэлдэг чи одоогийн цэнгүүнэ шиг яг хин төв хин холбоотойгоо мэддэхгүй. Тий. Яг голын 3 байрал бол ялчгүй ингээл солигдол юунд мэддэхгүй явжлаа. Тэрийг ч яхаа хамгаалагч товтлож өгөх чинь. Тэнгүүт төв холбогч хоёр чинь. Өмнө ч бол тэгээд нэг багт нэг жижиг нөхөр бөмбөг заал нэг өндөр нөхөр самбар зогсон. Хэдүүл яг зургалт юм байсан шүү дээ. 5 хүн бол яг л 5-аараа шүү дээ. Одоо ч нөгөө нэг мультипл гэдэг чинь одоо нэг олон байрал дээр тоглолтог болсон тий. Яг тэгээд дэлхийн хөгжлийн цэс юм болчлаа дөө тий. Ер нь цэнгүүнээс нэг зүйл чинь нэг энэ 3-3 бөмбөгөөр шидэж байгаа шүү дээ. Тэгээд 5-5 дээрээс үндэсний лиг дээр тоглолцоод ингээд шиддэг. Яг бөмбөг нь өөр шүү дээ. Том жижиг. Тэгээд ер нь чиний шидэлтийн хувьд нэг статистикаас ерөнхийдөө харахаар баг ижилхэн байдаг байхгүй. Яг чамд ингээд одоо хүүхдүүд ч гэсэн харж байгаа шүү дээ. Энэ хоёр бөмбөг нь хэр ялгаатай байдаг. Чамд мэдрэхэд ч юм уу. Яг ингээд чиний шидэлтийн хувийг харахаар ер нь баг ижилхэн юм бэл. Яг анх яг 3-9 дөнгөж тоглолцлоо яг жижиг бөмбөр рүү орж явахт бол жоох эвгүй байсан л да. Өмнө дандаа том бөмбөр тоглож яваад яг жижиг рүү орсон. Тэг яг жижигтэй яг ингээ нэг хугацаанд ингээд тоглоод тасаад ирсэн үед бол жижиг нь арай барьцтай л да. Барьцтай. Тий. Тэгээ гол юу нь бас юу бах тий. Ер нь бол яг ингээд мэдээж одоо өнөөдөр өглөө 3-3-аа шидэж байгаа л оройн том бөмбөр шидэх юм ингээ яг холиодох юм бол шал шидэлтэн баримжаа энэ шал өөр алдагдах. Зүгээр яг нэгээрээ ингээ нэг хэсэг бэлтгэл хийж жагаад
Ерөнхийн нөгөө шилтийн мэдрэмж авсан байж байгаа л явах тийм. Юуны зүйл бол зүгээр нэг сүртэй. тэрэн дээр бас нэг гол юм нь юу бах тийм нөгөө жин адилхан байдаг нүс гэж чухал. Тийм хөнгөн бөмбөр шиж хүнд бөмбөгч шалганд олчихно. Тэр ч гол нь нөгөө жин адилхан. Хэмжээ нь 6-7 гэж явдаг болохоос. Тийм болохоор бас харьцангуй тэр тал дээр юу яадаг бах л та. Айхтар зураг гардаг бах. Гэхдээ мэдээж ийм бөмбөг гэж ондол үлчил таарл та тийм. 3-3 тоглож байгаа 5-5 тоглохоор юу яаж вэ? Одоо ихэнх хүмүүс яг энэ асуултыг бас асуух салж боддог байна. Юм тэгэл өөр шүү дээ. 5-5 нарай нэг амарч юм шиг. 5-5 чи яг уу ингээд нэг хоёр тишээ хол зайд яг уу гүйдэг удаан өрүүлсдэг ч гэсэн дундуур бас нэг амьсгаа авах амрах боломж гарч идэг. Сэлгээнд суух ч юм уу. Тэр чин тайм аа. Өөрөөр хэлбэл түүл очих юм бол зогсоол. Эсвэл нэг хамгаалтан дээр маа хурдан товцоонд явцсан үед нөгөө хүмүүс хойно үлдээд зогсчдөг шүү дээ. Тэгээд ч юм уу нэг хэсэг амарч болно. Эсвэл бөмбөгөө зүгээр алхаж орж ирээд алхаад залж орж ирээд ингээд нэг 50 товтлогоо эхлүүлчихсэн. 24 секунд дээр 24 секунд бөмбөгөө байраад хэд паслаад гүүхгүй ч юм уу амарчж болж байна. 3-3 дээр бол яг тийм нэг сөхөөх амрах боломж байхгүй шүү дээ. Зүгээр үнэхээр шүгэл дугаараа солигдоод суухад хэсэг суухад л жоохон амьсгаа авахгүй бол яг талбай дээр зүгээр алхах ч юм уу юм байхгүй. Тэгээд тайм ч угсаа чангахан анивчих боломжгүй гэсэн шүү дээ. Амар л дээ тий. Ингэнгүүт л алдчих тэгээ. Тэгээд 3-3 ч бас нөгөө цаг дуусахаас өмнө 21 оноо авчвал дуусгаж чадна. 5-5 ч бол цаг дуусахад аль нь их оноотойгоо л хождог шүү дээ. Тэргүүрээ бүх юм дээр яг нөгөө хоолон дээр нутаг толгоно гэдэг шиг л байхгүй тий. Ажиллахгүй л болохгүй гэл. Нэг юун дээр анх би нэг том талбай дээр нөгөө хөлбөмбөг тоглосон чинь бүх юм руу гүгээд идэхгүй. Тэгэл одоо бөмбөг л одоо тоглож байгаа юм чинь тэгэл бөмбөгний өнөөсөө гүгээд. Тэгээд ч яг хөлбөмбөг тоглолт найз дараа нь чи бити тийч гүгээд тоглогч нар бол урдаа ингээл байна. Хамгаалагч нарэндээ ингээ байна. Тэгээ ингээ явчих юм бол тэн цахан амраад ингэдэг байхгүй юу. Чаг сагс шиг одоо тэгээ. Сагс ч болохоор ингээ бөмбөг рүү гэл. Тэгээд дараа нь 3-3 орж ирэнгүүт чинь бас тэрнээс амар болчихж байгаа байхгүй тий. Миний янз бүр махал цэнгүүнээ зэ орж ирэх байл. Тэгээ хүмүүс ихтээс юу юм бэлээ нэг тийм одоо яг зүгээр тоглоо явж байхад ингээл чимээгүй байж байгаа л тэгээ чам бэртэл эхлэх үчтэй чи амар фэнт юм биш тий. Тэр мэдхгүй л яа цэнгүүн байсан бол гэсэн бол чи өөрөөсөө харж л байна. Уг тийм юм. Битүү өгүүлж бас тэр коммент. Одоо цэнгүүн ямар пүүз өмсөж чинь? Ер нь тоглолтын дээр ямар пүүз өмсдөг ял нэгтэй юм байдаг ч юм уу те. Копилист. Пүүз. Шахчихсан. Пүүз ер нь дандаа Nike-ийн пүүз, Kobe-ийн пүүзүүд өмсөж ийсэн. Тэгээд нөгөө Hyper Dunk, Hyperfuse энэ гэж шүү дээ. Hyper Dunk-ийн цуврал пүүзүүд. Тэг 3-3 ч нэ шалан арай өөр шүү дээ. Тэгвэл яг тэр 3-3 шалан дээр ер нь яг ямар пүүз сэдвүүд тохиромжтой. Эвтэйхэн ч юм уу те. Уу яг тэгэл хүн болгон өөр өөр л төө. Тэг чи Монгол дандаа LeBron-ы пүүз өмсдөг шүү дээ. Амар том данхаас. Амар том. Яаж энтэй тоглолт юм бэ? Пүүз чи одоо амар хөнгөн болоод байгаа. Гүй монголчууд том үлтэй зөө. Тэгээд амар том пүүз өмс. Мангар том LeBron. Тэг өндрүүлэгчтэй юм шиг л. Би бол ер нь хөвчлээ юу л өмсдөг. Дандаа шагаагүй пүүз. Шагаа пүүз надад айгүй эвтэгсэн. Тэг шагаатай пүүз болохоор яг ингээд хоёр шагаа ингээд барьчихаар жоох юу хөдлөхгүй юм шиг. Ингээ бариад ч юм уу юугүй. Шагаагүй пүүз болохоор арай эвтэх. Тэг хүн болгоо ер нь өөр өрлөх. Тэгээ яг нөгөө шагаагүй пүүз өмсгөр хүмүүс шагаагүй пүүз өмсөөл гიშгэлээ байрлаа гэдэг юм. Гэтэ яг хүн гიშгэх өрөөл шагаатай байсан шагаагүй байсан ч гიშгүүл гიშгэн хэл юм бэл. Nike-ийн тэр технологийн тэр нэг бултан дээр нөгөө жижигхэн илүү гаргадаг ч амар том. Тэр Kobe-ийн пүүзэн дээр гарч ирсэн одоо пүүз тийм бас тий. World Tour дээр нэг юмнууд үздэг тий. Багийн пүүзнүүд өгдөг тий. Тий. Тэд нэр дандаа сая энэ жил гэх нөгөө Hyper Dunk 2000 хэлээ. 16 илүү хэлээ. Тэрийг өс. Тэр бас зүгээр л юм бэл. Hyper Dunk-ийн пүүзнүүд ер нь бачгүй. Энд Nike-ийн пүүз нь гоё дөө. Adidas бол өмсч үзэж байгаагүй. 3-3-ын угаасаа нөгөө Foundation спонсор гэдэг Nike явдаг шүү дээ. Тэгээ World Tour дээр бүх хэрэглээд өгдөг тий. Тий. Тэндээс анх нөгөө 17 оны World Tour, Японы World Tour-т очиад байжсэн. Яг нөгөө техникийн зөвлөгөө суучаал нөгөө багийн тамирч паспорттой тулгаа үзүүлчих байж байгаа. Тэгэл тэгсэн та дөрөв тамирч нэх гээд дөрөв цүнх өгдөг. Хоо цүгтөө болчихлоо шүү дээ. Амар барьж байгаа. Nike гоё цүнхтэй боллоо гэлтэй. Тэгэл цүнхөө онгоолгож
Поо шинжлэх бэлэг шиг л байгаа. Дотор нь пүүз, оймс, тэгээд эртүүз, дээдл доотлол маг бүгд. Тэгээд нөгөө World Tour-ийн өмсгөл. Өө зүгээр иж бүрэн бүгдийн өмс. Оо ямар гоё юм бэ. Тэгээд одоо дараа нь нөгөө World Tour-д явахтаа за нөгөө цүнхнүүд таана байна. Цүнх өгч гин үү яах гэж энэ жил шинжлэгдэж юу гэдэг. Юу байна гэлээ. Тэр цүнхээ бол бас шинжлэхтэй л хэлээ тий. Өөр бол. Тэг жил болгоно цүнх пүүзнүүд шинжлэхтэй л бол. Чин тэгээд одоо World Tour бол бас нөгөө өөр зэрэглэл гэдэг нь тэр Nike-ийн бүтээгдэхүүн өгдгөр бас ялгараад байгаа хөөе тий. Тэгээ нөгөө тэр World Tour-ын тэр өмсгөлөхдөө одоо нөгөө багийн чинсэн шүү дээ. Эхний 8 дугаар чинсэн дээр баг дээр өөрийнх нь нэр, багийнх нь нэр орж, өөрийнх нь нэр ороод ирдэг. Бидрэгч бол анх явах зүгээр Улаанбаатар нэр байхгүй. MGL гэсэн хэвтэй тий. Улаанбаатар MGL гэдэг. А эхний 8 дугаар Новисад энэ тэр тоглолцуулах нэрнүүд нь битгий битлээ. Нэрийг хэрлсэн. Тэгээ Тушаан болуулт Maestros гэдэг нэр нь бичсэн битлээ. Ховц гэснээс одоо янз бүрийн чаленжерүүд дээр бол нөгөө чаленжер зохион байгуулагч өөрсдөө хувц өгдөг шүү дээ тий. Янз бүрийн ярзмаар хувц өгнө. Ялангуяа манай урд шиг. Хятад болохоор амар дандаа том гэдэг юм аа. Тийм. Тийм нийлээсэн том. Ер нь өмсгөлээ. Тийм янз дөө. Загварууд бас нэг очиж байгаа автоматаас амраад өөр байх шиг. Инжлээс бас нэлээ өөр болоод байгаа шиг шүү, тий. Одоо чи Реминийг их бол их гоё болчихсон, тий. Тэг яг нөгөө зохион байгуулж байгаа хот тэгээд тэр тэмцээнийг спонсорлж байгаа байгууллагаас амраад. Хувцс чинь тэгэл хамгийн том брендинг л болчихсон. Тий, алдаа үлдэн, тий. Реминий гоё харагдчихсан. Филиппинаас давгүй байх шиг шүү, тий. Чукс дөгөө. Тий. Тэр Филиппинч бас тиймэрхүү нэр загвар дээр гав мэдрэмжтэй шүү, тий. Хувцс юмуд нь. Солонгосын хос гайгүй л өстэй энэ бол биш юм байна. Тий, солонгос өдөр чинь. Ер нь гэхдээ челленжер хувцс маг шорт зөндөө байна та. тий. Скор нэр дүүрэн л челленжер. Тэгтээ бага хятад чигтэй тэгэл юм үү. Яг юуны янз бүрийн одоо 3 мэржлийн багуудын зургуудыг харахаар Монголын Улаанбаатар челленж хувцсуудыг бэлтгэмжлэлээр их өмсөх юм билээ тий. Ер нь тий. Сербийн Зэмүнийд бол айгүй юу Улаанбаатар челленжер өмсгөлүүд Лиманых ч гэсэн. Ер нь бүгд л өмсдөг юм билээ бэлтгэл дээрээ. Дандаа нөгөө энэ тэнд челленжийн өмсгөлүүд одоо хүн болгонд амар болчихсон. Тэгэл эдрээсээ бэлтгэл дээр нэг нь авч өмсвөл дандаа бэлтгэл хийхтэй. Гэтэ бас нэг бие дэвтэх юм уу тэрийгээ л ихэл сонгожлох зүг хөвчнө олон зундаас тийм. Нөгөө E11 юм жижигхэн сүний бөмбөгөөс тэр бөмбөг сая Сербид Maestrovч хүүхдэн тоглолцсон явуулсан. Тий, тэр чинь нөгөө Секватор челленж дээр тараасан тэгэхэд Maestrovч авсан юм шиг л. Хүүхдээ өгс юм ингээ араас авч ирсэн. Тэгээ сая нөгөө Сербидний бэлтгэлээс чи хүүхд мөхтгөө заалт ирсэн. Тэр сүнэрийн бөмбөгс амар гоё бөмбөг. Тэр нэг манад нэг гэртээсэн дээр жоохон хүүхдэд орж байгаагаа аягүй хэцүүлээд өөлж мөлөөд өгсөн шүү дээ. Тэрийг хүмүүс амар их асууж илээ. Энэ бөмбөгнөөс ч байна уу? Хүүхдээ өгөөл даавалтай найзууд хүүхдээ өгмөр шүү дээ. Тэгээ жоохон хүүхд өөлөөлөд хэцүү билээ. Би бол тэр бөмбөг алдсан шүү дээ. Тэгээ хүүхдсэн шүү дээ. Тоглохоор гэртээ тий аягүй хөөрхөл юм билээ. Тэгээ хүүхдийн бол яг анхаарал татгар гоё юм алан бөмбөгтэй. Тэгээд 3 бөмбөг бас гэрт мэртэл үзчихвэл бас нүдэнд дассан ч гэдэг юм уу те зүгээр нэг бөмбөгийг бодвол тэр ч өстой энэ төрсөн гоё юм хийсэн шүү. Тий. Шинэ жилийн бэлгээр харилцсан бас өгсөн юм л шүү дээ. Жондан болгосон бөмбөг те. Тий нэг бас 3-3 гээд нэг юм ууттай бөмбөгийг гээд. Өнгөрсөн жил хэдэн шинэ жилд оров? Бид ч нэг ороогүй шүү дээ. Яг нөгөө шинэ жилийн үеэр чи юу болж нөгөө нэг сигнал их яг шинэ жилийн харамсалгүй яриад байна нөгөө. Тэгсэн шүү дээ. Яг шинэ жилийн үеэр чи тэмцээнтэй сигнал явна гэд 12 сараас 11 сард үлрэл дуусаад 11 сар юм бүтэн амарцсан шүү дээ. Тэгээд 12 сараас сигнал ихт явна гэд 12 сарын 21-нд сигналыг болно гэд. Тэгээд 12 сар бэлтгэл хийгээд эхэлсэн. Тэгээд маа нөө юуны тамирчдын цагсны шинжилж чаа 10 нар боллоо. 17 нарч л. Тийм тэр хацуул. Тэгээд шинжилт очиод тэгэл яг орж хоолунд ичээл тэгэл бөөнөр ганц нэг багаар зураг мөрөг даруулчихал. Тэгэл гараал гэрлүүгээр цаахан. бэлтгэлтэй маргааш нь бэлтгэлтэй 21-нд тэмцээнд явах гэж байгаа юм чинь ингээд баярлж гадуур димэд хэмж болохгүй гэл. Тэгээд сакстэй шинжилт орсон. Тэгээд нөгөө голонтой шинжил 20 болсон. Яг синад явцсан. Синад явцсан. Орч чадаагүй. Болох байсан гэж. Орох байсан орч чадаагүй. Тэгээд
28-нд яарч. Тэгээ 28-нд яар. Тэн дээр л арай жоохон. Тэн дээр л яг уу яг тэмцээний дууссан. Тэн дээр нэг жоохон бүжиглж жоохон фан маягаар. Бүжиглэнэ. Гүүх. Хадраас хамгийн амар бүжиглдэг нь. Моох шүү дээ. Ер нь entertainment тал руу бол тэгэл моох тий. Тий. Моох одоо тэгээ бас анд байна. Анд энэ жил орж ирээд угаасаа entertainment карьерээр амар болсон тий. Тэрийг надаар хэлэлтгүй мэдчих байхаа гэж байгаа. Фанат ихтэй болсон. Царайлган барьж дийлэхгүй гэдэг тийм яриа гарсан шүү дээ. Анд чинь. Энд тэнд явж байхад бас маа зэмнүүд болно шүү дээ. Юмнууд яг болно. Ер нь бол зөндөл болдог шүү дээ. Яг тухайн үед бол тэр чинь амар маа зэнийг гэдэг. Тэгээд одоо ярих хэрчнэх. Тухайн нөхцөл байдалтай л тийм яг тухайн нөхцөл байдалтай л яг гоё таарал маа зул бол өнгөрч. Дараа нь ярих гэхээр нэг. Гэтэ яг ер нь бол маад бол дүүрэн л байх тий. Зүгээр хиний тэр нөгөө пүүзэ огт явдаг шиг том юм бол байхгүй тий. Маа цирка яхад тэгэл гоё штэ. Тойл мөргөн, шам мөргөн. Нэр хаана явж байгаа гэлээ. 4 жил. Биш 18 онд нөгөө бид Швейцар Лиана явсан тий. Швейцарт нэг очицоо явж байгаа. Тэгээд Швейцарт явж ирсэн юм аа. Тэгээд нөгөө зүгээр гадаа хаашчлын нэгэнд явж байгаа алхацсан. Тэгээд урд дэг мох хоёр алхацсан юм арай. Тэгээд цирка битээр яг юм яриад алхаж идэг байхгүй. Яг цирка одоо миний хажууд ойлоо яг өөдөөс арцсан урагш алхаж тийм юм яриад юу ч ярьжлаа нэг юм яриад алхаж. Тэгэл ингээл яасч яг ингээд циркаг одоо шон гэрж. Би яг ингээд ярьж байгаа ингээс яг шон байх. Яг хэлхийн зовдлоо цирка над руу харцаа шууд шон баг. Би хажууд нь савж тэгээс надад ор ч юм уу хэлэхгүй байсан. Гэхдээ би ийм ярьж байгаа ингээд яг нүдэн бол ингээд шон гарч ирсэн. Тэгмээ цирка шууд мөргөж байгаа байхгүй. Би яг хэлхийн завдлгүй тэр чинь угаасаа хэлмээр өсөн чи хэлэхгүй шүү. Мөргөлмөр санагдаж байгаа. Санагдчих жоох те тэгэл яг мөргөж таарсан. Тэгээд тэн дээр яг савж унахчихсан. Тэгээ нөгөө Любланд явж явах цагийн зүр өмөрөөтэй явж циркач бас нөгөө яг бууд руу орсож яг буудлын тэр ресепшн өөдөөс харсан амар том хан дээр тойл байсан байхгүй. Тэгээд нөгөө манай уцаа ингэж харж явж байгаа нөгөө гээд яг тойл руу харахаа шууд өөдсөн ресепшн харагдаж байгаа. Ресепшн руу явж ингээд за ингэсэн шууд тойл. Тэр нүгээс ингээд яг амар том тойл ингээд шууд ингээд газартай нэг. Тэг ингээд тэр тойл руу харахаа шууд ингээд ойгоо ресепшн хараг. Яг ресепшн л байгаа юм шиг харагдав. Болгоор хараа ресепшн артад байдаг. Яг тойл гэж нэг мэддэхээргүй ер нь бол. Тэгээ миний яг уц моцоо оролцсон явж байгаа ингэж байгаа очиж дүс гэдэг. Толон дэхтэй хагараагүй шүү дээ. Энэ толчоос мөнгө хаагчдаг юм. Хагараагүй анир тойл мөрөгчөөд өөрөө тэрүүгээр. Эхлээд тэр чи өөрөө бас хүлээн зөвшөөрөхгүй. Сая инглээд баахан тайлбар тавьж. Тэгээд сүүл рүүгээ за харахгүй мөрөгцөө. Сүтээ яасаа хэрдэг. Одоо ч бас аялалч юм да. Тэгээ сая нөгөө өнгөрсөн сая 19 оны Азийн аврах дээр та анзаарсан уу? Би нөгөө бэрцэг зурагтаар үзье гэж. Тэгээ нөгөө сүүл дэх нөгөө юу болдог штэ. Бэлгэдлийн 3 тоглогч болоод дуудулдаг штэ. Тэгээ даваа самбуу дэлгэр ням гэж нөгөө нэрийг дуудсан чинь тэгээ тэр нөгөө нэг гарахаас өмнө юу гэдэг штэ. Тэг юу юм бэ? Зогсож байгаа. Дээр зогсож байгаа. Тэгээ яг нэрийг дуудсан штэ. Ингээд нэрийг дууд гарах гэж байгаа. Тэгээ камера яг дэгтээ таасан нэрийн дууд дэг гарсан чинь ингээд дэг альчуур ирцэн амар хүнстэл ингээд хамаг би ярьчаал хоёр сугаа ингэж ярьчаал тэгээд хажууд шифу энэ үзэгчдийн судалтаа суудсан байхгүй шифуд өгөөл дэг цааш Google гарч өгдөг шифу альчуурыг навсан би бүр үздэг тэр сав өгч яг нэрийн дууд бас амар нөгөө халуун бас хүнстэл тэгэл дэг хамаг юм нүүр мөр арчаал эхлээл нүүр арчаал тэгэл дараа нь хоёр сугаа арчаал маа дээш шифул хамгийн өөр хүмүүс байхгүй. Дээшээ ингээл өгс шифу ангуутай шуудлах. Тэр офстай байна те. Тэр мэслэг байгаа. Тий байгаа мэн те. Тийм тэр чи яг зурагтаар гарч суугас лайв дээр гарч яг тэр FIFA өөрөө яг тэр бичлэг нэгж татсан байхгүй. Дек руу татаад тэр чи нэрийн дуудсан яг дек дээр ингээд татсан байхгүй. Тэгээд дек ингээд арчаад яг ингээд өгсөн чи тэр зурган дээр юм дээр шифу тэр ангуутай шууд нүр арчсан. Тэгээ хурж ирснийхэн дараа яг уулзаад гисэн чинь би тэгс юм.
Чөөрөө. За сая бас ингэж гişээ Сербид ч бэлтгэл хэлсэн шүү дээ. Нэлээд хэд хэд улсууд ч гэсэн бус улсын шгшээд ирсэн байсан. Тэр бэлтгэл юу ямар болов? Бас нэлээд олон гэсэн шүү дээ. Тий, бид ч Серб руу 3-7 хоног 23 хоногийн хугацаатай яваад ирсэн. Гол зорилго нь яг Серб руу очиод яг нөгөө Сербийн багуудтай. Серб ч одоо 3-3 дээр номер нэгүүд байгаа шүү дээ. Тэгээ Сербийн шилдэг 5 баг Сербид бэлэн байж гин тий. Тэр багуудтай хамтарсан бэлтгэл хий. Тэгээд юм харъя, сурыг бэлтгэл хий. Тэгээд олон нөгөө олимпийн эрхийн тэмцээнийхээ бэлтгэлийг хангая гэсэн зорилгоор л явсан л та. Тэгээ шгшээ баг дээр яг 6 оны бүрэлдэхүүнтэй. Тэгээд Дэлгэр нэм Цэрэнбаатар Дөлгөө Гансүх Анд би гээд 6 оны бүрэлдэхүүнтэй. Тэгээд тасалжуулагч тулга тэгээд Бацангал захиралтай хамт. Ингээд 8 улаа Серб руу яваад ирсэн. Тэгээд тэнд яг хөө бэлтгэл бол өдрийн 2 бэлтгэл хийжсэн. Тэгээ өглөө нь бол тэнд бид нар яг нөгөө тушаан булууттай холбогдоод бас очсон л доо. Тэгээд яг Сербийн Нови Сад гэх хотод нь очсон байсан. Тэгээд булуутын багийнх нь бүр багаас нь юм заасан гэдэг нэг тасалжуулагч багш. Настай хөшөөс тий. Тий нэг настай коуч. Тэр хүн биднэрт өглөөний бэлтгэлийг оруулчихсан. Тэгээд тэр юу оруулсан гэхээр ерөнхийдөө дандаа скил шийдэлт юм скилний тийм ур чадрын бэлтгэлүүд л орсон л та. Ур чадрын бэлтгэлүүд бол ингээл ямар янз бүрийн төрлөөр ингээл орно шүү дээ. Монголч гэсэн ингээд нэг тутгаар байталгаа орно. Зүгээр чиний ажигснаар тэр Сербүүд юу нэг онцлог ерөөсөө энэ нэг өөр юм байна да ч гэдэг юм уу те. Тэд ч одоо бид нар бол ингээд Серб школ, Словен школ ч гэдэг юм уу нэг Европынуудыг илүү сонирхож байгаа шүү дээ. Тэр монголчууд нэг багийн спорт яг нэг багийн тоглолт илүү сайтай гэдэг утгаараа. Тэгээ чиний ажигснаар бол юм юуг нь илүү ажиглав? Яг гоо тэгээ Сербч өөрөө бас сагсан өөрөө бас хөгжсөн болохоор тэгээд бүр хүүхдүүд тэгэл ер нь Сербийнхэн багасаа л яг бэлтгэл явдаг. Тэгээ бид нар ингээд том зааланд ороо бэлтгэл хийж яхад хажууд нь бас олон шийдтэй одоо манай нөгөө нисхийн ордон шиг олон шийд тавьсан том талбайтай. Тэгээд тэн дээр бүр жоохон хүүхдүүд 8-9 настай 7-8 настай хүүхдүүд л тэнд бас бэлтгэл хийгээл бөмбөг залгалгүй гэл шийдэл. Бүр багаас нь л бэлтгэх юм бэл. Зөвхөн сакс итгүй сакс волейбол хөлбөмбөг ингээд бүх спорт ингээд нэг зааланд зүг ороод. Тэгээд бид нарт хийжсэн зөвхөн ур чадвар гэхээс илүү тэр ур чадварыг бас яг 3-9-3-тай холбосон тийм дасгалууд дандаа 3-аараа хамт тий нэг нь шийдээд нэг нь паслаад нэг нь заслаанд явах ч юм уу. Тиймэрхүү ур чадвар 3-аараа хамтарсан тийм дасгалууд хийлгэсэн. Энэ гоё дасгалууд бас хийлгэжлээ. Тэр тэгээд яг нөгөө нэг одоо нөгөө хоёр алхамд хийдэг шүү дээ. Маагч яг 1 2 гэдэг яг бүтэн хоёр алхахтай шүү дээ. Сербүүд, Европууд бол ер нь одоо бол бүтэн хоёр биш дандаа хагас алхамтууд айгүй хийдэг бэл. Тэргээс өөртөө айгүй тийм зааж л одоо булууд нэг одоо тэрийг тийм дасгал заач ингээд зүйл нэг булууд энэ төр хараад тах тэгдэг юм бэл. Одоо булуучнд голоор ороод нэг ингээд өрөөлдөд цацаад идэв шүү дээ. Яг тэр л юм бэл. Тэр нь болохоор өрөөлжин гэдэг чинь нөгөө хоёр хөлөө хоёр талхамтаа тавихгүй зөвхөн нэг хөлнөөс яг ингээ өрөөлдөд цацаад тэр нь болохоор хүн араас чинь ингээд өсөж дарахч боломжгүй хурдан л ажиллагаатай л юм бэл тээ. Хоёр хөлний тоглолтын наадлынх нь юм байна тий. Тий яг хоёр хөл дээр буугаад дээш явж болно шүү дээ. Тэгэхгүй ингээд яг хүнээ хуурж гарч ирээд яг бүтэн хоёр алхамд хийх ингээд самарт наалуулах тиймэрхүү юм байдаг шүү дээ. Тэр нэг хоёр алхахаар чинь хойноос нь яг тааралчдаг шүү дээ. Тааруулж гарч ирээ. Тий. Тэгэнгүү хоёр алхахгүй шууд ам хурдтай нэг алхаад шууд өрөөлдөг юм. Тийм өрөөлдөж цацдаг баруун зөнгөө тийм дасгалууд айгүй заадаг юм бэл. Багаас нь. Тэгээд тэр жоохон хүүхдүүд ингээд хүүхдүүдээ хараад тахт. Багаас айгүй гоё ур чадвартай болчих. Тэгээ эхлээд яг ур чадварыг хөгжүүлээд зал шидэлтүүдийн хөгжүүлэл тэгээд жоохон томроод ирэхээр нь яг систем дээр ажиллах юм те би хүч хурд мурдан дээр ажиллах. Юуны түрүү нөгөө гурлаа ярьсан нөгөө бэртэл гэмтлээс урдсан сэргийлэх тэр нөгөө баланс тэр дасгалууд нь хэр явагдаж байна. Бас та нар ч нэг шинжилгээнд самгагдсан шүү дээ юунд. Тий тэр нь бүр яг тусдаа тийм бүр яг спортын ангаах ухаан гэх тийм газрууд айгүй хөгжсөн юм бэл. Бид нэр яг нөгөө нэг эхлээд нөгөө Зимүнтэй бас Зимүний тэр Белградгийн хотод очсон баг. Зимүний тоглогч бидний тэр нэг газар очиод үзүүлчихээ гээд. Тэгээд очисон чинь
яг тэр одоо манайхаар бол яг спортын шинжлэх ухаан юм уу? Тим газар тусдаа тийм байгуулга тийм газар утас. Тэгээ үзүүлсэж ер нь яг тийм дандаа нөгөө эрдэнэтэй тасгалууд. Тесттэй бас нэг шалгах хэсэгтэй булчингууд чинь. Тий, хүний яг одоо биеийн өндөр жин таарсан, булчин хэр хөгцсөн хөгжөөгүй байна. Тэгээ гол нь бас хүний нум айгуу чухал юм бэл хөлний. Тэгээд магч ихэнх нь ер нь нум айгуу муу болж таарсан зүйлсэж. Тэгээд нум сайжруулахын тулд бүгд тийм цаанасаа захиалгаар юм уловч хийлгэх юм бэл. Нумд нь харуулад. Тэгээ сербүүд өөрсдөө бол тэдрийгээ бүгд хийлгэсэн. Тэгээд яг тоглолтынхаа пүүзэнд хийгээд тэрийг өмсөж дандаа тоглолт юм бэл. Тэгээ тэр нь бол бас жоохон өндөр зузаан болохоор жоохон өндөрчүүлчихсэн юм бэл. Тэгээд эхлээд эвгүй тэгээд явж байгаа л хэвчдэг бах тий. Тий, эхлээд тэгээ бид нар бас тэр голч хийлгэсэн л тий. Тэгээ эхлээд болохоор жоохон эвгүй холох гот юм шиг хөлөнд эвгүйс. Тэгээ сүүл рүүгээ тасчдаг юм бэл. Одоо хийлгэж байгаа тий. Тий. Тэр нь зүгээр. Энэ бас айгүй энгийн юм шиг мөртлөө айгүй нууц мэдээлэл байгаа байхгүй тий. Одоо тэгээд нөгөө нэг сербийн тоглогчдын Instagram дагцсан ингээ стори энтрийн үзээд тахт бүгд л одоо нэг газар очсон ингээл эрдэнэтэй дасгалууд эсвэл ингээл болонгт барьцсан тий. Тийм дайг хийх юм бэл. Тэгээд тийм газрууд зүгээр ингээл анхаарлын юм уу тий. Тийм бэлтгэл хийх тийм газрууд айгүй их байдаг юм бэл. Тэгэл бүгд очиулт энэ чинь хийчдэг. Манайхаас одоо нэг төвшин өндөр байгаа тэндэл баг тий. Манайх бол одоо заалны бэлтгэл жимээ бол хийчлээ. Тэгэнгүүт одоо тийм тутч. Тэгэхээр тэр ч бас ингээл багаар хөгж явж лээ л дээ. Та ч гэсэн явж суралцсан. Одоо ямаад нөгөө нэг кроссфитүүд гэдэг байна шүү. Тэр нь тэрнтэй төстэй юм. Гэтэ яг бас кроссфит биш. Яг спорт тоглоом тал руугаа тий одоо яг нөгөө анхаарал тий жижиг булчин хөгжүүлэх тий. Тэр талаараас айхтар шүү. Ер нь бол зүгээр яг нөгөө нэр хүндийн хоёр тэмцээнд орчлоо шүү дээ тий. Яг нөгөө FIBA-гийн official тэмцээн бол биш. Тэнгүүд яг л нөгөө нэг байгалийнхаа нэр хүндээр хоёр юуны тэмцээн боллоо. Төвд бэлтэж байгаа багуудын тэмцээн боллоо тий. Хин тэмцээн тэгэхэд л одоо Серб, Словен, Голланд, Канада, манайх тэгээд юу Хорват гэдэг чинь бас амар. Тий аюул сайн. 6 улс бол багийн тэмцээн бол амар чанартай тэмцээн боллоо тий. Тэгээд дараагийнх нь Словен заах Катар Азиас нэгдсэн. Катар эдэр бол зүгээр өөрлөөр бисүүлднээс тэгээд Азийн улсуудаас бас манайх өөрөө утсан тий. Ер нь бол олон улсын кемпинг ямар байсан? Тэр нь аюул үр дүнтэй явсан мэдээч. Тэгээд яг том багуудтай гар зөрүүлээ тоглоод. Яг өндөр тэмцээн дээр биш бэлтгэлтэй тоглох юм багт тий. Өмнө бэлтгэлтэй тоглож байгаа тэр тэмцээн дээрс ингээд тоглоод үзсэн. Одоо бас одоо ингээд дараа нь таарсан гэсэн өмнө нэг ийм тоглолт хийжсэн, ингэжсэн гэх ингээд шал өөрлөлтөө. Шууд одоо олимпийн эрхийн тэмцээн дээр ч юм уу том багтаа таараад тоглолт хийх ч өөр шүү дээ. Одоо болохоор Сербид олон тоглолт хийсэн, бас нэг зарим багуудаа мэдсэн, яаж тоглолт тий харцсан болохоор бас арай өөр ах. Бид нарт бол нэлээд том бэлтгэл сургамж туршлага зөндөө болсон. Миний харж байгаа манайхаа Сербтэй угаасаа сайхан, Словентэй угаасаа пираттай сайхан харилцаатай. Харин сүүл Канадатаас бүр нэлээд найз тохирлын юм гэлээ. Нөгөө зүгээр юм нөгөө интернет таардаг баг биш, нэлээд дотн болсон баха тий. Хиний Стив Сөр бол өстой Instagram дээр зүгээр thank you шүү бүр very appreciate бүр ингээд much appreciate гэлөө бүр дандаа л нэг тийм юу нүтэлж исэн. Баярсан үг надад бүр тулсан баярсан үг. Канад яг гуруулаа явжсэн л да. Тэгээд нөгөө бид нар ч Словени тэмцээнд орохоосоо өмнө 7 хоногийн өмнө бас Нови Сад ирээд Нови Сад бэлтгэл хийсэн байхгүй. Тэгэхэд нь бас бид нарт хамт бэлтгэл хийгээд хамт тоглолтууд хийсэн. Тэгээд 7 хоногийн өмнөөс хамт бэлтгэл хийчээ Словени руу хамт очиод тэгээд нэг хэсэгт ороод тоглоод тэгээд Словени тэмцээнд дуусаад буцаад Серб рүү хамт ирээд дахиад бэлтгэл хамт хийгээд тэгээд ер нь Канадтай бол нэлээд хамт. Тэгээд ер нь энэ дэлхийн томчуудын одоо хамгийн том 3 хамгийн том кемпийг л сая Сербд болчихж байгаа хэрэг. Тэгээд тэнд одоо манайг өргөдөж очоод цог бэлтгэл хийгээд тэмцээнд орно гэдэг нь бол ерөөсөө зүгээр нэр хүнд ирэх байгаа хэрэг. Тэгээ одоо та бүхний манд өнгөрсөн хугацаанд үзүүлсэн амжилтууд л одоо өдөөс чи ярьж байна гэдэг шиг тийм болоод. Тэгээ дээрээс нь цэнгэл цэглэл мань өөрөө бүр яг цог яваад та тэгээ бүх бэлтгэл сургалтыг одоо 50 сайхан хэлэхдээ өөрөөхөө сэтгэлээ гаргасан та тий. Тий, цэнгэл цэглэл бол өстой зөндөө сэтгэл гаргасан. Яг бид ит өөрөө ажлаас чөлөө авч өөрөө хамт яваад
бүх юм дээр яг хамт яваа. Тэгээд зөвхөн бидний нөгөө бэлтгэл хийж явах чинь Бацангэл захилцаагаа уцаараа бичлэг хийгээл дараа нь тэр бичлэгээ бид нэр тоглолтуудаа үзээл халдаа оноогоо хараад. Өөрөө спорт юм болохоор статистик үзүүлэлт дээр айгуу нэрийн гаргасан байл шүү. Тий, өөрөө бас нөгөө тэр чи өрөөндөө бичлэгээ үтчээ таад 3-аас тэд шийдсэн байна, тэд оруулсан байна. Тэр нь тэгж товтлсон гэсэн юм алдаа гэдэг яг бас 3-3 сагсны яг мэрэгжлийн хүн бичсэн ингээд статистик гаргаад бүх юм дээр айгуу сэтгэлээсээ гоё анцлаа. За одоо хамгийн ойрын зорилго бол мэдээж Олимпикийн тэмцээн. Коронавирус одоо айгуу ноцтой байна. Тэгээд энтгийн тэмцээн ямар ч хойшлчлаа тий. Хамгийн бэлтгэлээд тэмцээн болоогүй. 9 сарын 1-нд Корона эффект. Тэрээс тэмцээн маань ямар ч тодорхой хугацаагаар хойшлчлоо. Тэгтээ яг бидтэй орцсон бэлтгэлээ гээл бэлэн байдалтай л байж байхгүй болохгүй шүү дээ. Одоо удахгүй бас тэр хариу ирэх бах тий. Маш чухал тэмцээн байгаа. Дахин дараа тэмцээж байгаа. Тэгээд бас сая ер нь бол тоглолт тасалж чинь 7 хэлж байгаа бол яг гоё 90 дээр авчирсан байсан ч хойшлчлаа. Тэгтээ ахтай одоо буцах нөгөө газар үгүй гэдэг шиг тий. Тийм үс бид яг он гараад нөгөө хандгаатд бас 14 хоног байрлчаад тэгээд серб руу 20 хоног яваад ирээд тэгээд яг ер нь бол бэлтгэлтэй бол хамгийн өндөр ачаалал авцсан. Бэлтгэл бүх юм яг таарцсан. Одоо яг гоё форм дээр л байна. Итгэл сэтгэл дэмжлэгээ авцсан тэгээд энэ олон хүнээс сайхан сэтгэл авахд манайхаа тэр батхаг үтсэн хүмүүс бол ер нь л маш сайн тоглох. За өнөөдрийн дугаарт маань Монгол улсын үндэсний гишээ баг болоод MMC Energy клубын тоглогч. Дэлхийн чансааны хэдвэ? Цагтаа хаацсан жасаг тэрүүлж явсан 2018 онд 140 одоо нэлээд ширүүн дайрсан шүү дээ тий. Ранк оноо. Тэгээд дэлхий дээр ч одоо нэг 10 мянган тамирчид бүртгэлтэй байдаг. Тэгээд тэндээс 142 тагаа маа Цэнгүүн баяр маань оролцлоо. Тэгээд өнөөдөр Питертоос ирж хармаа сайхан хөрөлцсөнд баярлалаа. Тэгээд тэмцээн оролдоо. Бэлтгэл сургалтад нь амжилт хүсье. Баярлалаа. За ингээ бидэнтэй хамт байсан баярлалаа. За үзэгчтэй охин бол мэдээж баасан гаргийн орой 22 цагаас за MB Sport цуг за YouTube channel мөн дээрээс SoundCloud дээр сагсангийн хөөрөлдөө гэж хайгаад одоо манай подкастыг үзэх юм боломжтой байгаа. Тэгээд баярлалаа. Амралтын өдрөөс сайхан хүргээрэй.